би ингээд өөрийгөө амьдралаа ингээд эргээд харахад яг төвчээр гаргасан үеуд дандаа төвчээр нь илүү зүв байдаг байхгүй 100%. Одоо нэг юм програм байгаа шүү дээ, амьдралын програм, Matrix байгаа шүү дээ. Энэ Matrix-т аль болох ач холбогдол өгөхгүй л амьдрах хэрэгтэй. Тэгээ ингээд яалчгүй завгүй ингээл амьдралын төлөө ингээл амар hustle culture яваал ирсэн. Тэгэл одоо ингээд харахлаар ер нь гэр бүлийн уур амьсгал чухал. Гэтэ яг би өнөөдөр тэгж ярьснаас би өөрөө ирээдүйд амьдралд юу тохиог мэдэхгүй шүү дээ. Зүгээр мэдгүй зүгээс хараад ярихад бол яг тэр бол нэг юу биш байх. Ер нь итгэхгүй байна. Энэ амьдралыг ойлгоход ер нь аюу хэцүү те. Яг нэг юм тодорхой хариулт байхгүй. Гэтэ тэр нь илүү сонирхолтой болоод байна. За амжилтсаа. За амжилт. За баяртай. За болцлоо гэх. Монголын хамгийн богино подкаст. Шууд дуусна. За сайн байцгаана уу? Залбоо ТV-ийн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр өнөөдрийнхөө подкастын зочноор Монгол улсдаа өнөөдөр миний харж байгаа өнцгөр бол хамгийн амжилттай мундаг булчинтай холбоотойгоо найзтайгаа уулзаад гоё хамт подкаст хийж байгаадаа маш их баяртай байна. За юуны өмнө Залбоо ТV-ийг үзэгчдээ энэ өдрийн мэндчлэгийг төвшүүлээд хоёлаа подкастаа эхлэе. За сайн байцгаана уу? Төшөг байна. Дийлийнх нь аваа мэдж байгаа. Өмнө Золбоотой бит хоёр чинь бас нэлээ жилийн өмнө, жил хүрэхгүй хугацааны өмнө юм байна те. Бичлэг хийгээд нэлээ бас буужгинсан. Одоо дахиад буужгиналт эхлэх гээд байгаа юм уу хайшаа те. Тэгээд ямар ч байсан жилдээ нэг удаа гоё ярилцдаг. Тэгээд Золбоотой ярилцахаар бас ингээд гоё сэтгэл санаа уудлаад ингээд их гоё болдог. Чи бас мэдэн шүү дээ хүн ингээд ганцаараа бичлэг хийх нэг өөр, хийх нэг өөр. Хүн яг асуугаад ярилцахаар бас нэг арай өөр тийм нэг яг амьд мэдрэмж авдаг байхгүй тий. Яг тэр нь яг ингээд 2 дахь жилийнх нь ойн болж байгаа юм аа шүү дээ. Хоёрынх нь. Тэгээ тийм учраас аягүй гоё догдолж гин, баярлж гин. Түшиг Монголдо ирээд 1 жил болцсон уу арай болоогүй нөө? Жил арай болоогүй. Арай болоогүй. За үз сарын дараа жил болох юм байна. Маш хурдан өнгөрсөн байна. Ер нь бол саяхан л ирээл Монголтэй Монголдо ирээл ингээл юм болгоныг гайхал гоё ярьж исэн. Нэмэтгэл жил болсон. Тэгэхээр өнөөдрийнхөө подкастаар Түшиг Монголдо ирээд 1 жил болсон байна. Тэгээ энэ хугацаанд яг юу хийж яаж өнгөрүүлв? Зүгээр би яг зүгээр найзын үднэс Түшиг гэдэг залууг харахад бүр үнэхээр алгаа ташмаар, үнэхээр бахархмаар мундаг сайн амжилттай явж байна. Энийг нүцэж шууд. Тэг болно хамаагүй. Энэ хараа. Цэвэр юу гэлээ цэвэр алтны мэдгүй шүү хотлоо шүү. YouTube champ дороод YouTube champ авсан. Энд бас нэг гоё юм байна. Үзүүл хэмээн. Тэгээ зөндөө юм байгаа. Гэтэ ер нь яг гол юмнууд хаалч. Энэ нэг All Star-ын саксны MVP авсан. Тэгээд кинон тоглосон чи мэдж байгаа тийм. Кинон тоглосон. Маш амжилттай явж байна. Тэгээд яг Түшигт бол бүр үнэхээр мундаг байна гэж хэлмээр юм. Хамгийн гол нэг амжилт байгаа бас. За, юу лээ? Хүүхэдтэй болсон. Тэрийг бол яг бүр нэг өнөөдөр гэр бүлийн талаар ер нь бол Түшигтэй ярилцъя гэж бодож байгаа. Тэгээ юуны өмнөөс болсонд нь баяр хүргэе. Баярлалаа. Тэгээ хоёлаа яг подкастаа гоё ямар асуултаар эхлэх вэ гэхлээр болсон мэдрэмжээ үзэгчтэйгээ хуваалцаач. Манаас өмнө ингээд сонсч байсан байхгүй юу? Ингээд болохоор ер нь ингээд хүн ингээд эцэг их болохоор амьдралд илүү шийдэмий ханддаг, илүү зоригтой болдог гэж сонсч байсан. Тэр утгаараа тэднэр нь надаа ингээд айгу сонирхолтой байсан. Ер нь ингээд болчоор нэрнгэсэн ингээд хүн илүү зоригтой болд юм уу, илүү шийдэмий болд юм уу. Тэгээд яг ингээд хүүхдтэй болсны дараа ер нь л яг тэр бол надад яг бүр мэдрэгцэн. Илүү хариуцлага гэдэг юм жоохон мэдрээд эхэлчихсэн юм байлээ. Өмнө нь бол яг ингээд Түшиг гэдэг хүн л яваад байгаа шүү дээ. Одоо болохоор энэ жижигхэн одоо ингээд хүн бүлбүтэн хүн гарч ирээд ингээд харахаар яг энэний өмнө хариуцлага хүлээх хүн болчихж байгаа байхгүй юу. Би бүтлгүүтэх ирэхгүй ч юм уу те. Би одоо ингээд буруу замаар орох ирэхгүй ч юм уу. Тийм нэг хариуцлага, тийм нэг үл үзэгдэх хүч яг ингээд мэдрэгцэн. Тэгээ яг би яг самдаг байхгүй. Эмнэлэг дээр ингээд хажуудаа ингээд хөвтөөд ингээд хажууд нь ингээд би ингээд орно ингээд хөвтөөд ингээд харах надад амар гоё байсан. Ингээд гоё яг нэг хүн ингээд яг нэг ингээд миний хөөх хүүхд хажууд ингээд хөвтөөд тэгээ ингээд би ингээд баг ингээд хараад ингээд яг ингээд хажууд нь ингээд унтж яхад яг ингээд хажууд нь явахлаа. Яг тэр мэдрэмж амар гоё нандин байсан надад. Харин тий. Надад ч гэсэн яг адилхан юм байна. Эмнэлгийн орон дээр ингээд хажууд нь хөвтөж яхад явахнаа харахаар тий ингээд үл хийцсэн цаанаасаа нэг одоо тэрийг л хайр их хөөхтэй тий. Гоё мэдрэмж төрөөд юм лээ. Түшиг нэрээ үзэгчтэй хүүдээ өгсөн нэрээ танилцуулаач. Би сая хайлтсан болсон ч аягүй гоё санагдсан л та. Тий, хүүдээ Тэмүүл гэдэг нэр өгсөн. Ер нь нэр өгөх чинь бас чухал. Ер нь бол бас чухал тэгээ нилээ ингээд
амархан биш юм бэлээ. Айгүй их нэрнүүд санаанд орсон. Тэгэл сүүлдээ ер нь явж байгаа. За энгийн юм байх хэрэгтэй. Аав нь хүүдээ хэлж байгаа үг л бай. Миний хүү тэр нэрийг сонсоод за миний аав надаа энэ үгийг хэлсэн гэж дотроо ингээл гоё бодчих гэд. Тэгэл Тэмүүл гэж нэрсэн байхгүй. Аав нь бол хүүдээ миний хүү тийм бай, ийм хүн бол гэсэн юм байхгүй. Миний хүү зүгээр л хийж байгаа юм Тэмүүл. Амьдралд угаасаа тэмүүлэх хэрэгтэй. Тийм учраас зүгээр л урагшаа тэмүүл гэсэн утгаараа л тэмүүлгээл шууд үйл үгээр нь орсон. Өгсөн яг хөө тэмүүлэл эсвэл тэмүүлэн ч юм уу зөндөө байдаг. Яг би болохоор яг нөө хүүдээ хэлж байгаа учраас миний хүү тэмүүл гэдэг утгаараа тэмүүл гэдэг нэр өгсөн. Тийм хүүхэд ч одоо нэрийг нь дуудах болгондоо бодох нь шүү дээ. Тэмүүлээ. Тийм. Тэмүүл ямар нэгэн зүйл рүү би тэмүүлэх хэрэгтэй. Тэр дээр адилхан нөгөө түшиг гэдэг нэрийг бас нөгөө хүмүүст түшиг болж яваарай миний хүү гэсэн утгаараа өгсөн юм байлээ л дээ. Юу түшиг тулгуур болж яваарай гэсэн утгаараа. Тэр ингээд надаас нөлөөлдөг юм санагддаг. Ер нь ингээд хүн туслах нь айгүй зөв ингээд нэг цаавараа нэг энерги бэд юм санагддаг хүний нэрэнд юу нь бол одоо чинь золбоо гэхлээр золбоотой гээл ингээл золбоотой сэргэлэн л одоо гэсэн үг шүү дээ. Нэг тэр утгаараа бас нэг юм нөлөө байдаг л ах. Тэгэл чи ингээл сансар савалт гээл айгүй золбоотой сансар савалт гээл ярьж байгаа юм үү те. Нэр гэдэг айгүй чухал харин. Би яг сүүл ойлгоод байгаа байхгүй. Хүний нэр гэдэг айгүй чухал юм биш. Яагаад гэвэл насаараа тэр хүнийг тэр нэрээр нь дуудаж байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэр нэрээ сонсох болгондоо тэр даалт ухамсарт нь ямар нэгэн зүйл нөлөөлж идэг юм шиг. Угаасаа нэг үг гэдэг зүйл чинь айгүй хүчтэй. Тэгээ би сая хүүдээ өгсөн нэрийг чинь сонсчоод ёо ямар гоё нэр өгсөн юм бэ. Өстой хүссэн зүйлдээ тэмүүлдэг ийм мундаг залуу бүр болох юм байна да гэсэн бодол шууд төрж эхэлж байгаа хэрэг. Үнэхээр гоё нэр өгсөн бэлээ. Баяр үргээ. Баярлалаа. Энийг асууж яшаа нэг баяр үргээ. Тэгээд одоо жоохон хүнд асуулт асууж идэх шигээс тийм. За явж бэлдээ. Окей. Хүнд асуулт руу орох чинь шүү. Мэдээж одоо төшиг хөөрхөн хүүгээ үлгээдээ авчлаа тий одоо айл гэрийг толгоолж явж байгаа эцэг хүн болчлаа шүү дээ. Хайртай их нэртэйгээ хайртай хүүхдтэйгээ цааш гоо аз жаргалтай амьдрий гэсэн төлөвлөгөөтэй бодолтой амьдарч байгаа. Тэгээд яг хүүхд төрсний дараа эмэгтэй хүн нэг жоохон тийм одоо төрсний дараах сэтгэл гутал гэж явагддээ шүү дээ. Тэгэхээр тиймэрхүү юм ихнэрт нь явагдсан уу? Таарийн хооронд тэр зөрчилтэй маргалдаан байсан уу? Тэр бүгнийгээ байсан бол яаж давж туулж исэн бэ? Энэ бол айл гэр бүл болгонд байдаг асуудал шүү дээ. Ер нь бол манаас ингэж боддог байхгүй одоо зарим асууд бид тэр ерөөс хэрэлж байгаа юм хэрэлж байгаа гэж тэгж боддог байхгүй. Ер нь бол хос болгоо бид тэр хоёулаа нилээн тайван хүмүүс гэхэд бас юм байгаад байгаа байхгүй. Нилээн тайван хүмүүс гэхэд юм байгаа. Тэгээд төрсний дараа бол угаасаа эрэгтэй хүний яг хариуцлага гэдэг бол илүү чухал яг ойрхон байгаад ялангуяа төрсний дараа бол яг одоо бүх одоо ирчүүдээгээ ч юм яг ингээд сайн ингээд туслаарай л гэж уриалмаар байгаа юм бол яг би бол хичнээн завгүй байсан ч гэсэн яг мэдээж ингээд цогцуулаад цаг гаргаал угаасаа гэр бүл номер 1 тийм чинь те цаг гаргаал явна тэгэл амжуулна за ийм байна тийм байна маргааш тийм ажилтай ийм ажилтай гэл манай ч бас давхар миний хагас менежер маягийн бас ингээд бас ингээд хажууд юм ингээд хамт явж яадаг тусалж яадаг яг маргалдаж муудалцах үе гэж байгаа. Тэр үед маргалдаж муудалсан тэр асуудлаа яаж шийддэг вэ? Тэр яг шийдэж ирж байна. Цааш яаж шийдэж явах чинь? Хоёулаа тайван гэхдээ маргалдсан үедээ яг нэг 70-80% нь баг би буулт хийдэг баг. Ер нь бол яг эрэгтэй хүний сэтгэл хөдлөл эмэгтэй хүн ч өөрөө төрснийхаа дараа ингээд илүү их ачаал авч байгаа. Айгу эмзэг болсон. Тийм эмзэг байгаа. Тэгээд илүү их ачаал авч байгаа шүү дээ. Хүүхд чинь бас ер нь бол хүүхд бол тийм амархан бол биш шүү. Ер нь бол ялангуяа одооны хүүхдүүд айгу маягтай болсон байна. Тэгээдсэн манай энэ дээр нөгөө төрүүлсэн 3 галын инженер одооны хүүхдүүд чинь бүр ингээд айгу маягтай, айгу айштай, айгу тийм хэрэглээ юутай юм гоолно, сүмгээ гоолно, хөхөө гоолно тийм болцсон байна гэд. Тийм учраас ер нь бол хүүхд бол тийм амархан биш. Ээж бол угаасаа л нэлээд ачаал авна. Тэгээд тэгэхэд бол эрэгтэй хүн бол угаасаа л буулт хийх, яриа илүү буулт хийх шаардлагатай л гэж боддог ер нь бол тиймэрхүү тал дээр. Одоо ингээ ээжийн хажууд ингээл би ч юм уу те дагаал эмоцлол байх тэр чинь эр хүний бас нэг юу биш байхгүй те. Яг нэг эр хүн чинь яг ингээд суурьтай, шингээлтэй. За яг хажууд байгаа хүн жоохон айшлан л тэрийг хаяа ингээ шингээж аваад хаяа нэг буулт хийгээл тэгэл нэг ингээд нэг явах нь аюул чухал гэж бодож байна. Яг буулт
уулт хийх юу айгүй чухал. Яг хөө мэдээж хэрэлдээд нэг хитэн цаг хоорондоо юм ярихгүй юу байгаа штэ. Тэгэл байжгаад яг амсгаагаа авсныхаа дараа те нэг ингээд нэг тоглол очоод ингээд үүддэг ч юм уу те. За одоо болно ингээд тэгдэг ч юм уу тэгэхэд ингээд хойлоо инээгээл хэлж байгаа байхгүй. Яг тэр юу айгүй чухал юм шиг санагддаг юм бол одоо ингээд хүмүүс үзэж байгаа штэ. Үзэж байгаа хүмүүст ингээд бас ингээд хандаад хэлэхэд би ингээд өөрийгөө амьдралаа юу ингээд эргээд харахад яг төвчээр гаргасан үеуд дандаа төвчээр нь илүү зүв байдаг байхгүй 100%. Хаяа ингээл ийм үе байгаа штэ. Хаяа ингээл ийм үе байгаа ингээл одоо зүгээр л гадаа машин зам дээр ингээл монголчууд амар төвчээргүй ингээл урд хаяа ингээл ингэсэн ч гэсэн эцэст ингээл хүн дотроо л яг өөрийгөө л удирдах штэ. Яг манус яг өөрөөсөө дотроо л хамгийн том удирдагч нар нь яг ингээл өөрийгөө удирдаал ингээл твцсэн үед эргээд харахад тэр үе дандаа твцэн зүв байдаг байхгүй. Тийм учраас үзэж байгаа хүмүүс л хэд ер нь л ялангуяа ир хүн тий ир хүн бол барагтай юмд ингээл эмоцлол имзэглээд ч юм уу тий тэгж явах юм бол амьдрал нь өөрх нь амьдрал нь илүү хэцүү болох юм билээ. Ер нь бол ялангуяа одоо контент хийж байгаа хариуцлагатай ажил юу гэдэг тий ер нь амьдрал дээр ер нь ингээд аав хүн харахлаар төвчээртэй л байсан илүү болж байгаа байхгүй ер нь бол. Монголын гоё үг штэ. Гадаадад ийм үг байдгүй нэ бөөр сууртай гэдэг нэг гоё төлөвшсөн эрэгтэй хүмүүс гэдэг шүү дээ. Тийм болсон хойно л ер нь баг гэр бүл зохиол дээр ч юм чигтэй. За хоёулаа нэгэнд ийм яриа эхлүүлснийх те. Бас нэг хүнд асуулт асууж жоохон зэгцсэн. Зэгцрээс байгаа. Тэ. За түшгийн хувьд заяа би түшгийг харахад эрхэлсэн ажилдаа олж байгаа орлоготой байртай, машинтай. За мэдээж чиний ард энд нөө одоо зээл янз бүрийн асуудлууд байгаа л та. Гэтэ ер нь бол чи бүх юм агай бэлдэж байгаад одоо гэр бүлтэй болоод хүүхэдтэй болж шүү дээ. Тэгэхээр зарим хүмүүс болохоор бүх юмаа бэлдэж байгаад хүүхэдтэй бол гэж ярьдаг. Зарим хүмүүс болохоор зүгээр шүү дээ. Тэгэл хүүхэдтэй бүх юмаа өөрөө аваад ирдэ шүү дээ. Хувц өнөр юм уу таглаад. Түшиг энэ хоёр дээр ер нь ямар бодолтой? Наач өстэй амар чухал сэдв шүү дээ ер нь тий. Одоо ялангуяа Монголд бол залуу гэр бүл залуучууд аягүй ихтэй юм билээ. Монголын нэг гоё юм ингээд залуучууд ингээд нэг шижгэлсэн залуучууд ихтэй. Гадуур ороод хүүхдүүд ингээд буужигнаад. Тий. Европ тийм биш байхгүй юу? Ингээд дийлэнх нь л баг хөшөө хүмүүс ингээд ирээл нэг анзаарсан юм залуучууд амар ихтэй. Тэгээ тийм учраас одоо чип төрийн одоо ингээд подкаст хийж байгаа шалтгаан ч гэсэн хүмүүс тэгэхэд ингээд битээр ингээд заах гад өөртөө мундаг хүмүүс биш өөртөө алдаанаас хүмүүстэй ингэж хуваалцаад битэрийн алдаа битгий тавтаараа гэсэндээ л хийж байгаа гэдэг бол хүмүүс бас давхар ойлгоорой. Тэгэл нэг амьдрал үзсэн хоёр лаг убаа ингээд та нар тэг гэж байгаа юм биш. Саяын асуулт бол маш чухал асуулт. Одоо яг хоёр төрлөд байхгүй юу? Эхнийх болохоор хүүхдээ эртэн гаргаж ил та. Тэгээ эртэн хүүхд чинь хамтдаа өсөөд явж ивэл зүгээр юм шүү. Угаасаа бужигнаад хүүхд угаасаа л одоо юу гэдэг тэгэл том болно шүү дээ. Тэгэл өссөн шүү дээ тий. Хоёр тал болохоор үгүй тхи оронд ингээд одоо яг миний юу вэ те би болоод нилээ төлөвлөж байгаа. Ер нь маань яг 30-аас 35-ийн хооронд ихний хүүхэд гарна гэж ер нь төлөвлөдөг байсан. Бүр баг 20-тоогоос ахуулаад. Тэгэл за 30 гараад за ийм байна. Тэгээ маань 33-тай даа болж байгаа байхгүй. Яг л 30-аас 35-ийн яг дондор нь ягаал болж байгаа байхгүй. Миний хувьд бол яг юмаа төлөвлөж байгаад стресс багтаагаар одоо үр хүүхдээ болоод гэр бүлцэх байна. Нөгөө төрлийн хүмүүс нь болохоор ер нь л ингээд жоохон буужгасан ч зүгээр тэр нэх ордгүй хүмүүс байдаг байхгүй. Тэгээ маань сайн нөгөө энэ дээр ярихад аягүй чухал юм гэвэл амтанд хижээхтэй яг адилхан байгаа байхгүй. Амтанд хижээхэд дөрвөн төрлийн хүмүүс байдаг гинэ. За муурын хүн, нохоон хүн. За тэгээ нөгөөх нь туулайн хүн, тэгээ нөгөө акром хижээдэг нөгөө экзотик амтныг дөрвөн төрлөөд юм байна. Гэтэ энэ дээр хоёлаа муур нохоо хоёрыг яриа заа. За муурт хижээдэг хүмүүс илүү зохион байгуулалттай, илүү цэвэрч илүү одоо юм тайван одоо ингээд те яг гоё юмаа зэгцтэй л ингээд нэг сууж хүмүүс өөд штэ. Тэгээ муурч өөрөө тайван ингээд нэг хөвтэй л байж. Тэгээ муура ингээд хараал ингээд тайвшраал ингээд л байж штэ. Би яг тэр төрлийн хүн нөхгүй. За нохоо төрлийн хүмүүс яадаг вэ гэхээр багаасаа аав ээжийнхаа толгоон дээр гарах дуртай. Ингээд те ингээд зүгээр ингээд гэл ингээд буужинсан тийм ирч хүчтэй хүмүүс байдаг гинэ. Тэр хүмүүс болохоор нохоо нэгэл гэл энд нохооны шүлснэ ингээл асрахад нэг тийм юм бодохгүй. Нохоо нэгэл юм долоогоол энд ингээд юм жоохон нэг замбрааг байхад замбраагүй хүмүүс гэж байгаа юм биш. Тэгэхээр ер нь жоохон нэг юм замбрааг байхад тэр нэг асуудал биш хүмүүс байдаг байхгүй. Яг хөө жоохон замбраа дараа нь тэгэл цэвэрлж штэ тий. Мань болохоор яг илүү муур төрлийн юм байгаа байхгүй. Тэгэхээр эндээс ингээ хараад би ингээ бодсон байхгүй. Ер нь эндээс ингээ хараатлаар муур төрлийн хүмүүс жоохон хожуу хүүхдтэй болвол
илүү тохиромжтой юм шиг байна. За. Яг хүнийхээ одоо онцлогтон тохируулж хойлоо ингээ хариулаад байна шүү дээ сайн. Жоохон нохоо төрлийн хүмүүс нь эхлээд хүүхэд болоод тэгээ хамтаа өсөөл сайхан бужинж байгаа л ингээл явбал илүү зүгээр гисэн дүнлэн хурж байгаа байхгүй юу? Тэрс аюу зэвүүн холбоо байгаа зү. Харин тийм байна. Гэтэ өөрийнхөө нохоо муур гэдэг яаж үтгий? Тэгэл ч өөр яг нөө түрүүний хэлсэн шинжүүд дээр одоо чи жоохон чи хэр ирч хүчтэй вэ? Гэртээ хэр ирч хүчтэй хэр одоо тэр нэг жоохон одоо хэр цэмцгэр ирч хүчтэй зохион байгуулалт. Ер нь бол зохион байгуулалтад цэмцгэр байх туртаа төр. Чамд одоо нохоо ингээд хаа гэвжсэн гоё юу? Зүгээрөө эсвэл муур ингээд нэг хөөрхөн тайван ингээд байжсэн чамд гоё юу? Надад тийм штэ. Яг муур шиг нохоо байвал гоё. Тайван нохоо юу? Дүүл чи муурын төрлийн хүн юм байна гэж. Ер нь бол муурын төрлийн хүн. Тэгэхээр чамд жоохон хожуу энд яг батгайцсан тийм юу биш шүү. Би зөв энэ миний зохиосон юм шүү зөө. Яг чамлэр жоохон хожуу төрлийн юмаа ингэж зохион байгуулчаад санхүүгийн хувьд, амьдралын хувьд юу гэдэг орон байр юу гэдэг те тэгчээд хүүхэд болох нь илүү зохицох байх гэж бодоод байгаа байхгүй юу? Ер нь бол яг одоо мэтчлэн яг ингэ бодглохлоор гэтээ энэ баталгаажсан юу биш шүү дахин хэлээ. Тэгэхээр түшгийн үед бол ер нь бол өөрөө бүх юмаа бэлэн болгосон хойноо их нэртэй болоод хүүхдтэй болсон зөв юм байна гэж боддог төрлийн хүн биш тийм. Би яг тэр төрөл. Би тэр төрөл рүү бол хамаагүй. Гэхдээ тэрний дутагдал нь юу вэ гэхээр одоо хүүхэд мань бараг 50 гарч иж хүүхэд одоо 20 байна гэсэн үг байхгүй юу? Ер нь бол тийм байгаа байхгүй. Тэгэхээр бас тэр дутагдал нь. Зарим одоо манай үеийн бараг найзуудын зарим хүүхэд нь 10 эцтэй. Гэхдээ тийм 10-18-тай найз. Хамт спорт хийж явж, тийм хамт спорт хийж явж байгаа юм чи тийм чинь. Ингээл хүүхдүүд нь те. Тэгэхээр тэр бас гоё. Гэхдээ яг бүх юм л хоёр талтай. Тийм. Би бас хамтаа санал нийлдэг байхгүй юу? Хүн бүх юмаа бэлдээд тий дараа нь найз хүнтэй болоод, их нэртэй болоод, гэр бүлтэй болоод хүүхдтэй болох нь зөв юм байна гэж боддог. Тэгээд тэрнтэй бас санал нийлдэг юм байна. Баяр хүргэе. За баярлалаа. Гэтэ тэр нь одоо юу гэдэг хүүхд амархан гэсэн үг биш. Юмаа бэлчгээр хүүхд бас амархан гэсэн үг биш. Хүүхд угаасаа хэцүү. Гэхдээ арай баг хэцүү байх уу, арай их хэцүү байх уу л гэдгийн асуудал юм шиг байна. Зөв. Түшгийн хувьд аз жаргалтай гэр бүл гэж яг ямар гэр бүлийг хэлэх вэ? Одоо чамаас нэг хүн ирэл за түшгийн аз жаргалтай гэр бүл гэж яг ямар гэр бүлийг хэлдэг ингээ асуулж яг юу гэж хариулах вэ? Манайс яг энэ талаар бодож ирсэн байхгүй. Ер нь ингээд түшгийн яг хамгийн аз жаргалтай мөч нь юу юм бэ гэж яг бодсон байхгүй. За. Яг тэгж яхад ер нь юу юм бэ лээ? Яг нэг гоё хийх юмаа хийгээд за орой гэр бүлээрээ хоол идэж суух. Тийм халуун гоё ур амьсгал. Ингээд хийх юмаа хийцэн. Өдөртөө ингээд те ажиллаа хийц. Дуртай ажиллаа хийцэн. Одоо миний хувьд ингээд бичлэг хийц те. Бичлэг контент хийцэн. Тэгэл ингээд өөрийгөө жоо спортоо хийцэн. Жоохон ном уншаал ингээд юу гэдэг те өөрийгөө жоохон ингээд хөгжүүлээл ингээд ингэсэн. Амьдралдаа жоохон юм эерэг юуруугаа оруулсан. Тэгэл гэр бүлтэйгээ гоё цагийг өнгөрүүлэх. Тэр л юм билээ. Тэр үед одоо хүний дансандаа хэдэн төрхтэй байх, одоо ямар машин унах, ямар байртай байх, тэр бүх одоо үзүүлэлтүүдээс үл хамааран ямар ч хүн аз жаргалын дээд цэгийг мэдрэх боломжтой болж байгаа байхгүй. Өгтөр чинь маань нөгөө аавдар манай ийшээ нөгөө хужруулгын тэнд хашаатай байхгүй. Бид нар очоод ингээд манай ихч хоёр хүүхэдтэйгээ очоод бидэд очоод поло хийж идлээ. Манай поло сурсан байхгүй. Тэгэл идэл ягаад хүн болгоо айгүй аз жаргалтай. Манай аав хүртэл дотроо ингээд гоё байгаа нь мэдэгдэж байгаа байхгүй. Ер нь бас би чинь ингээд айгүй удаж агаад ирсэн. Бас нэг сандсан байгаа шүү дээ ер нь бол. Тэгнь. Яг тэр мэдрэмжл ер нь яг нэг гэр бүлийн яг нэг хүний аз жаргал юм бэл. Тэгэхээр гэр бүл гэдэг айгүй чухал юм байлээ гэдэг ер нь би яг одоо л ер нь ингээд яг амьдрал дээрээ яг ухаарч эхэлж байгаа байхгүй. Өмнө нь гэр бүл чухалыг мэдчихсэн. Тэгээ ингээд ялчгүй завгүй ингээл амьдралын төлөө ингээл амар хасл culture яваал ирсэн. Тэгэл одоо ингээд харахаар ер нь гэр бүлийн уур амьсгал айгүй чухал юм бэл. Хүүхдээ ч гэсэн би том болохоор ер нь гэр бүл амьтай болохыг хүсдэг. Гэхдээ би одоо ажиллаа гайгүй хийгээд одоо би гайгүй амьдралынхаа суурь гайгүй ингээд тавьчих юм бол дараа хүүхдтэйгээ өнгөрүүлэх цаг хугацаа илүү байх байхгүй. Одоо би хэрвээ залхуурч хөвтөх юм бол дараа тэгээд хүүгээ хаяад ажил хийхээс өөр аргагүй болно шүү дээ. Тэгээд тийм учраас яг бүх юмаа ингээд алсын хараанаас л ингэж ер нь харж байгаа. Би түшгийн яг саяны ярьсан зүйлтэй бүр яг чамайг сая хэлсэн чинь би багада аз жаргалтай гэр бүлгийн гут юу гэж төсөөлдөг гэсэн бэ гэхээр орой бөөнөрөө айгуу гоё хоол игээд амттай идээд нэг инээлдэж хөхөлдөж байгаа тийм гэр бүлийг төсөөлөнгүүт айгуу гоё аз жаргалтай гэр бүл.
Тэгээ би ер нь яг ийм гэр бүлтэй болно доо гэж аяух боддог гэсэн байхгүй. Яг тэрийг хэлчихлээ сая. Тэгээд хоёулангийн ер нь жоохон үзэл бодол бас адилхан зүйлүүд бас аяух анзаардаг. Тийм шүү дээ, аяух их шүү. Ер нь манд өмнө жилийн өмнө подкастаар орж явахдаа ер нь анзаарсан. Аяух ярихад бас ярилцахад аяух тийм амархан ойлголцоод амархан байдаг шүү ер нь чамтай. Түшгээс бас нэг жоохон хүнд асуулт асуумаар байна. Хамаа мөө шүү. Дахиад жоохон зэгцэрх үү? Чи яг үнэнгээр нь хариулаа за. Мань ер нь үнэнгээр нь хариулж байгаа шүү. Үнэнгээр нь хариулж байгаа тийм. Гэтэ энэ аягүй нэг бас хүнд асуулт болохоор яг тойруулгүй чи өөрөө юу гэж боддог тэрийг л хариулж байгаа. Зүгээр түшгийн хувьд хүүхдтэй болоод салсан хосуудыг ямар өнцгөөс хардаг вэ? Ер нь өөрөө хүүхдтэй болсныхаа дараа илүү ойлгож байгаа. Өмнө нь бол яг би ингээд илүү буруутгадаг байсан л та. Чи нэг тийм бичлэг хүртэл хийжсэн тий. Тий. Ер нь л жоохон хатуу байсан. Одоо өөрөө хүүхдтэй болоод ингээд яг ингээд харахаар за хүмүүс ер нь ингэж л салт юм байна. Ингэж л хоёр тийш болд юм байна. Ингэж л хагаралттай юм байна. Шал өөр юм болоод явчих жоох. Яг хүүхдтэй болсны дараа өөр юм болоод явчих жоох. Багийн ажил болоод явчих жоох. Хүүхдгүй хоёр хүн бол зугаалаа явж явах сайхан штэ. Кино үзээ, сайхан хөтөлцөөл инээлтэл тий. Яг хүүхдтэй болчоор ер нь арай нэг өөр тоглолтуулаа явчих жоох байхгүй. Тэгээд яг ингээд одоо ингээд би одоо хоёулаа зөвлөгөө гэж байгаа ч одоо миний хувьд ч гэсэн яг ингээд маргалдаал юу гэдэг тий манаа ингээл чамдана аваад би Парис явлаа гэсэн үе байгаа. Ер нь бол яг үнийг хэлэхэд тийм ингээд тийм юу биш байгаа байхгүй. Нэг тэгэл яг ингээл төвчээр гаргаал хоёулаа ухаарал яг наана тэгдэг ч гэсэн тий хосууд ер нь л тийм л гэж бодож байна би ингээл бас нэг нь явлаа гээл нөгөөт нь ингээл тий тэгээ тийм учраас яг тэрэн дээр бол илүү ойлгож байгаа. Тэгээ хүн гэдэг чинь өөрөө тэгэл 30 гарахаараа яг түрүүний чинь хэлсэн шиг ухаантай болол төгс шийдвэр гаргаад явахгүй шүү дээ ер нь. Яг л 30-тай хүүхэд 40-тай хүүхэд юм шиг л тий ингээд явж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь илүү ойлгож байгаа. Гэхдээ тэр нь хүүхдээ болоо салах нь зүгээр л байдаг л асуудал гэдэг ч юм уу. Тэрхсэн үг бас биш. Яг хүүхдээ харахаар бас ингээд юу юм бэлээ. Хүүхд бас айгу нөлөөлт юм бэлээ. Ингээд гэр бүлийг хосуудыг ингээд хооронд нь ингээд илүү ингэж ийм байх гэд нөлөөлт юм бэл. Одоо ингээд бид төр хэрэлцэн хойно хүүхд рүү харахаар өө яаш миний хүү гэж хүүхд хоёр шиг хараад инээхэд бид төр юу хэрүүл мартагдчихж байгаа байхгүй. Секундын дотор ингээд арилцж байгаа байхгүй. Тэгэхээр бас хүүхд бас тэрийг ингэж холбож илүү зөөлрүүлж өгöd байна. Тэгээ одоо ерөөсөө л таарыг холбож байгаа ганц зүйлс нь тэр хөөрхөн хүүхэд ч юм байна. Тий хүүхэд бол амар холбож байгаа байхгүй юу бол яаж хэрэлцэн яаж ааш хөдөлгөөл ингээл хаяа ингээл тэгэл хүүхэд рүү хараад инээхлээр чинь шал дууралж байгаа юм чинь. Тэгээ ер нь ингээд яг хүмүүстэй хэлэхэд бас ингээд миний яриаггүй хүүхдээр яриаггүй юм хэм бол хүүхэд бол амархан биш өсөхөд гэхдээ орж ирж байгаа тэр хайрынхаа хажууд бол юу ч биш. Тэр хэцүү байхад бол. Тэр хайр бол ер нь бол тэр гэрийг ингээл хичнээн шүн хаяа нойргүй ингээл хүүхд уйлал муухай айшлан ер нь бол зан олдохгүй. Гэхдээ яг тэр унтж яхад нь хараад тэр хайр бүх юмыг харж ажиллаж байгаа юм. Бүх тэр хэрүүл уруул тэр одоо нойргүй байх тэр ингээл зүгээр гоё ингээл харчаал хийж байгаа юм. Тэр бас амар хүчтэй энерги байгаа байхгүй юу? Тэр хүүхдийн энерги амар хүчтэй энерги байгаа байхгүй юу? Инээгэл манай хүүхд яж амар инээмтлээ. Чи харсан биз дээ? Инээгээл хүн инээгээл тэгэл хүүхд инээхлээр чинь тэгэл тэр гэр ингээл гэрэлтэл авчиж байгаа юм чи. Тэгээ өөртөө адилхан нэг юм гарч ирчээ Тий. Ингээл яг инээгээл бүр амар хөө. Тэг хүүхд инээ чи өөрөө ингээд дөнгөж хорвоо дээр мэдлээд тэгж удаагүй тийм ямар санаа байхгүй. Тэр хүүхэд өөртөө ашигтай болохоор ээж аврага инээгээд байгаа юм биш үү? Зүгээр яг л тэр цэвэр ад жаргал, цэвэр сэтгэл байхгүй. Нэг ямар ч тэр нөгөө юугүй, санах ойгүй гарч ичээл инээж байгаа тэр яг жинхэнэ инээд байгаа байхгүй. Тэ? Цав цагаан цаасны инээд ингээл инээхлэр чи. Тэгэл хүн вау гээл тэ. Ер нь бол ойлгосон. Ер нь бол хүмүүс яагаад хүүхэд хайр гэдэг ер нь бол яг ойлгож байгаа. Тэгээд хүүхдтэй болоод хэрүүл маргаан болоод те гэртээ хэрүүл маргаантай ийм байсанд орол баг ингээд тустай амьдэрсэн дээштэй гэдэг тийм хандлагатай хүмүүс зөндөө болсон байхгүй. Хүүхд хэрүүл маргаантай орчин төсөж जैन те. Тэрэнд орол ингээд баг хоёр тал зүгээр ингээд хүүхдтэй те. Тийм нөө co-parent ингээд хамт талдаа аваад ер нь тиймэрхүү хосууд ч зөндөө байна. Тэгэхээр төшиг бол энийг бол нэг зөвтгөхгүй гэж ойлгож болох. Би бол тэрийг жоон тэр нэг хитгэхгүй байна. Яг нэг үл ер нь нэг хитгэхгүй байна. Яг нэг хүүхэд одоо 10 он яг тэр бүр салаад нэг нь
нэгэн дээрээ байснаас дээр л ах. Гэхдээ л тэр чинь тэгэл явж тэгэл салалч явж нэгэн тэгэл амьдрал тэр амьдрал чи үргэлжлэн. Тэгэл тэгэхээр бас нэг хүүхдийн юг жоох ингээл хайчих байгаа юм л да. Гэхдээ хүний амьдрал мэдээж юу тохиодгийг мэдхгүй. Гэхдээ бүр салснаас яах вэ? Ингээл аав ээжтэйгээ өөрийн аав ээжтэйгээ ингээд одоо сардаа мэдхгүй нэг 10 хоног хамт байгаа ч юм уу. Тэр нь арай л дээр. Арай л одоо тухайн өвдөж байгаа нөхцөл байдалд бол зөв л гэж бодож байна. Тэгэхээр бол юу гэдэг нь хэрвээ би co-parent гэж аюуд ажгүй штэ. Одоо юу гэдэг нь гэх юм бол бас хүмүүс ингээд салах төгж байгаа хосуудад бас жоох ингээд тэгвэл сэлжилттэй ингээд ийм болчих байх гэж бас жоох айж байна. Ийм яриа айгүйх байгаа. Би тэрийг одоо Монголд ирээд айгүйх сонсч байна л доо. Эрэгтэй хүн аз жаргал гэж байдгүй маа. Эрэгтэй хүн аз жаргалтай амьдрах ёсгүй. Эрэгтэй хүн зүгээр л эхнэрийнхээ төлөө, хүүхдийнхээ төлөө, гэр бүлийнхээ төлөө золиос гаргаж амьдртыг гэж хэлж байгаа байхгүй юу? Ер нь бол одоо нөгөө барууны контент үзэхээр бас тийм юу яваад байгаа. Эр хүн бол зүр сэтгэлгүй, эмоцгүй. Зүгээр л угаасаа л чи эр хүн бооч төрсөн. Одоо алцаал. Сүргийн ахлагч аа. Сүргийн ахлагч алцаал альфа. Чи чи юу ойлгох гэдэг ч юм уу те. Нэг тийм юу угаасаа нөгөө баруунд угаасаа яваад тэр нь одоо motivational speaker гэдэг ч юм уу те. Одоо нөгөө хүмүүст мотивац өгөхийн тулд тийм уусаал ер нь гараад ирсэн сүүлийн нэг хэдэн жил нэлээд хүчтэй байгаа. Тэрнтэй бол би ер нь бол санал арай илүү нийлэн шүү. Ер нь бол. Яг тэр одоо эр хүн ингээд бодглохлоор бидний ер нь яг юунаас аз жаргалтай байдгийг гэд бодглохлоор одоо нэг тийм нэг аз жаргалтай урт хугацааны юм байхгүй байхгүй юу. За яг нэг хаяа нэг гоё машин унж нэг жоохон тахиж ингэж яах уу? Хаяа нэг уух юм уу? Одоо яг яах юм? Одоо би чинь одоо яг ингээд яг одоо аз жаргалтай бай гэх юм бол одоо ингээд яг нөгөө гэр бүл рүү л буцаад орох гэдэг байхгүй юу. Арх те за нэг гоё цаг юу гэдэг те тэгэл ингээл нэг аваад ингээл юу ойлгомжтой шүү дээ ер нь бол тийм сте. Тэгэхээр буцаал ер нь ингээл аз жаргал гэр бүл дөрүүл гэж бодож байна ер нь бол. Тэр эрэгтэй хүн өөрөө зовоод алцаад гэр бүлтэй одоо эрэгтэй хүн эртээ рүүээс хулаад ингээл дайн тулаанд явж байгаа л ол зомгоо авчраал гэр бүлийнхэндээ өгдөг байсан шүү дээ. Өнөөдөр яг л адилхан. Яг л эр хүний үндсэн ууламжлалт сүүлийн хэдэн сая жил яваад ирсэн тэр зүйл бол эрэгтэй хүн угаасаа л гарч алдсан, дайнд явна. Тэнд хүчч магадгүй. Орчин үеэр яхан бол гарч мөнгө олж ирнэ. Юм аавна. Тэр бол эрэгтэй хүний үндсэн үүрэг гэж боддог юм бол. Дараад хороо дэлхийг бүснуулаад одоо тэ эргээр нөлөөлөөд хүмүүс туслаад тэгээд гэртээ ол зомог авчрах. Одоо мөнгө авчрах. Шуудах хэлэх юм бол тэ. Тэгээд тэрүүгээр хүүхэд бойчих хэвээр, эрүүл бойчих хэвээр ээж хүн хүүгээ одоо ингээд илүү зөвхөн болохт нас нэлээ ингэж бойжихт нь илүү анхаарал хандуулна. Аав бол тэнд үлгэр дуурайл авах хэвээр. Хүү бол аав хардаг. Яа, миний аав чинь бараг л супер баатар юм уу тий. Яа, ингээл талх малх авчраал, хүнс авчраал. Гой тий, гой юм авчраал ингээл вау гэл. Гэтэл яг аав бол яг байнгын одоо ингээл юу гэдэг юм. Гэртээ хүүхэд хажууд ингээл байх юу бол тэрний би бол яг тийм гэж боддог. Арай илүү уламжлалт юу руу орчих гээд байгаа. Тэгэхээр мань ер нь жоох уламжлалт юмнуудыг илүү дагаж дуурайж явах дуртай. Яа тэгвэл уламжлалт зүйл гэдэг чинь одоо хэдэн сая жил ингээл хэдэн мянган жил ингээл яваад ирсэн юм байгаа штэ. Тэр утгаараа ер нь илүү л яг энэ тал руугаа санал нийлдэг. Гэхдээ мэдээж хүүхд жоохон байгаа дэр бол би гарч дайнтланд оролцож болохгүй хүүхдээ асуулт ястэй. Тэ нөгөө золиос явж байгаа байхгүй. Түшиг хийснэ булчиндаа баг нь хамаагүй. Гэхдээ тэгэл шүн ингээл хүүхдээ явахна ингээл хотоо харж өгөөлтэй. Юу гэдэг хаяа унтуулж мутуулах ч юм уу тэ хүүхдээ ингээл миний хүү гэл ингээл явна. Тэр бол угаасаа ингээл хүүхд баг байхад бол угаасаа миний гаргаж байгаа. Хүүхд том болоод ирэхээр тэгэл би ер нь гараал ажиллаа хийн. Тэ хороо дэлхийн ертөнцийг тэгэл хийж бүтээн гарч хороо дэлхийн ертөнцийг ингээл харна. Гэр бүлээрээ хаяа ингээл ийш тийш ингээл зугаална харна тэ. Гэхдээ энэ эрэгтэй хүний үндсэн үүрэг бол ер нь л тэр. Одоо чи ихэд бас нэг өөр аз жаргал гэдэг нэг юм бодсон байгаа шүү дээ тийм. Одоо жишээд манай Эрка гэхэд бас нэг өөр аз жаргал байгаа тийм. Хүн болгонд тэр аз жаргалынх нь нэг солонгосоор одоо кижүүн гэж ярьдаг нэг стандарт нь өөр байгаа байхгүй. Тэгээ золбоо гэдэг хүний аз жаргал гэдэг тэгвэл миний яг хүсэж мөрөөдж байгаа тэр эр хүн аз жаргалтай амьдрах хэрэгтэй гэдэг нь юу юм бэ гэж бодоод үзсэн чинь ерөөсөө
гоё гэр бүл одоо яг те нөгөө түрүүний хэлсэн гоё үр хүүхдтэй хоолундаа игээд ихнэрээ гоё те хайрлаад хамгаалаад нэг юм гоё гэр бүлийн уур амьсгал тэр аягүй аз жаргалтай амьдрах байдаг байхгүй. Миний хувьд тэгээд бусад хүмүүс чаддынхаа хэрээр туслая. Золбоо гэдэг хүн энэ хорвоо ертөнцөөс байхгүй болоход золбоо гэдэг хүн ийм хийж бүтээсэн шүү. Энэ зөв замаар явсан, зөв амьдралаар амьдрсан хүмүүсүүд айгүй гой зөв үлгэр дуурайл үзүүлж чадсан. Монгол улсдаа ийм хийгээд явсан. Ийм хүн гэдэг нэг ийм гой дурсамж үлдээх. Энэ миний хүсэж мөрөөдөг аз жаргал байсан юм шүү дээ. Тэ? Яг ир хүн өөрөө аз жаргалгүй байдгаас ир хүн өөрөө хүмүүсийг аз жаргалтай болгож ийж бас ингэж аз жаргалтай байдаг гэсэн бас тийм үтээж магадгүй. Ир хүн өөрийгөө нэг аз жаргалыг хөөгд тэр нь жоохон утгагүй тий. Одоо яах юм. Одоо би аз жаргалтай явсаар харт амьд орно шүү дээ. Явж тийм шүү дээ. Явсаар нэг шоуд ийм аригчин болох ч юм уу тий. Яг ингээл яг хиймэл аз жаргал хайгаал. Явж нөгөө аз жаргал чи буцаал нөгөө хүмүүсийн гэр бүлээл сайхан байлгах. Тэрийг хараад тий эсвэл хүмүүс гоё эргээр нөлөөлөх. Тэгэл энэ хүүхдүүдтэй юу гэдэг золбаахаа гэл энийг л тэр гоё байгаа сте. Тэр бол ямар ч тийм одоо гоё брендинг шил цаг зүүснээс илүү гоё байхгүй. Яг зөв. Яг одоо иймэрхүү сэдв одоо жишээл Facebook дээр явахаар яг ингээд хоёр талд хуваагдчих байгаа байхгүй монголчууд. Ер нь ямар ч сэдв болсон ингээд хоёр талд хуваагдчихдаг юм л шүү дээ. Тэгэхээр хүчрэх болохоос өөр аргагүй нөхцөл байдалд орчдөг эмэгтэй хүмүүс байгаад байгаа байхгүй. Тий. Нөхөр нь ажил хийдгүү, архиудаг, тий, хүүхдээ харж ханддаггүй, тэгэл гараал явцдаг. Тэгээ тэр эмэгтэй хүн чинь өөрөө ажил хийгээд хүүхдүүдэд тижээхгүйгээд яах юм бэ? Хүчрэхтэй ч биш. Тий. Зүгээр л сонголт байхгүй. Тий, амьдрал нь тэр хүнийг тийм болгочих жоохгүй. Тэгэл тэр хүн чинь өөрөө ингээл нөхрөөсөө стресс аавн, өөрөө айгүй хэцүү амьдралтай байна. Тэгээ үр хүүхдээ яаж тижээх үү гэл ингээл тэр хүн чинь гараал жинхэнэ ир хүний хийх ажлуудыг хийхээс өөр аргагүй болоо шүү дээ. Тийм хүмүүсийг бол би үнэхээр одоо яаж ч ямар ч өнцгөөс харсан буруудах аргагүй байхгүй. Буруудах тийм хүмүүс амар их байгаа гэдэг шүү. Тийм Монголын ер нь дийлэх эмэгтэйчүүд л тийм амьдралаар байна. Тийм ер нь ингээд яг чиний сая хэлдэг шиг нөхөр нь арх уугаад ч юм уу эсвэл бүр ээж аав нь хамтдаа арх уугаад хүүхдүүд ингээд ээж аав нь ингээд гэртээ ингээд архиж чана. Ээж аав нь гэртээ ингэсэн. Тэгэл хүүхэд нь хоёр хүүхэд нь гадааш хороон тоглоод тэр байдаг ч зөндөө байгаа шүү. Тэгэл бол та. Тэгээ жоох хүүхэд усанд яваал. Жоох хүүхэд жоохон дүүгээд хөвчсөн. Ус зөгж байгаа байхгүй. Тэгэхээр бас хүний амьдрал бас амар юм суглаатай ч юм шиг бас цаагаараа. Бид ээж аваа сонгож чадахгүй шүү дээ. Өгцөн хөдөр нь ямар ч хөдөр ирж магадгүй. Тэгэл эцсийн дүгнэлт хийхээр яг тэр хөдрөндөө тааруулаад урагшаал зүтгэл тэмүүлэх нь аймаг чухал байгаа. Энэ амьдралыг ойлгоход ер нь аюу хэцүү те. Яг нэг ийм тодорхой хариулт байхгүй. Гэхдээ тэр нь илүү сонирхолтой болоод байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө бүр адгийн амьдралаас боссон хүмүүс байгаа. Тэгэхээр яг ингээд хүнд яг л хөдөр шиг манай ингээд манийх нь бас хувийн гаргасан юу гэдэг байхгүй. Амьдрал яг хөдрийн тоглоом шиг. Муу шиг. Чамд ямар хөдрийг мэдгүй. Гэхдээ чи өгцөн хөдөр дээрээ л ухаантай байх хэрэгтэй. Чамд 4-5 ирж магадгүй, 5 хөдөрч ирж магадгүй, эсвэл 5 хамгийн муу хөдөрч ирж магадгүй. Гэтэ хамгийн зөвүүн нь юу вэ гэхээр чи хичээж ягаад хамгийн адгийн 5 муугараа үнэхээр дажгүй шийдвэр гаргах юм бол чи идэх боломжтой байхгүй. Хүсрэхгүй байх боломжтой байхгүй. Тийм шүү дээ. Тийм байгааз ер нь энэ амар зөвүүн юу байгаа зү энэ ижилтгэл байгаа зү. Наа чи нөгөө энэ үхтэй жоохон төстөө юу? Хүн ядуу төрж болно. Гэхдээ ядуу чигээр өөхөх нь чиний буруу шүү, чиний асуудал шүү гэдэг тийм. Яг өгцөн хөдөр дээрээс л яаж эцэст нь яг яахыг бид нар өөрсдөө шийдэж байгаа байхгүй юу? Тэгэхээр бол юу гэдэг үнэхээр хүн ингээл аав нь арх удаг бол би манай аав ээж тийм би ийм төрсөн гэдэг хүн улам л амьдрал нь дорой. Яг тэр юм нэг одоо нэг юм програм байгаа шүү дээ, амьдралын програм. Matrix байгаа шүү дээ. Энэ Matrix-т аль болох ач холбогдол өгөхгүй л амьдрах хэрэгтэй. Өнөөдрийнхөө бичлэгийн подкастын спонсорыг бас үзэгчдэд танилцуулъя. Өнөөдрийн подкастын спонсороор Bonaco гэж дуудах зөв. Би ч одоо дуудахандаа муу шүү дээ. Bonaco Франц хэлтэй үс цаанаа өөр юм байна. Тэгээ өгш чиний харсан уу? Энэ 100% RPT гэдэг энэ аягүй учиртай гэж. За. Монголд анхны удаа 100% дахин боловсруулсан савлгааг Bonaco, MCC Bonaco хийж байгаа. Анхны удаа. Азад 11 дахь улс орон. Монгол улс болж байгаа. Хүнсний бүтээгдэхүүнийг одоо 100% дахин боловсруулах.
одоо Япон, Солонгос одоо юу гэдэг юм бусад Азийн мэдээж хөгжсөн орнууд ороод араас нь одоо Монгол ингээд орж байгаа ийм бахархууштай юм хийж байгаа. Тэгээд одоо жишээ нь ингээд инглиэрээ хог хаягдл баг. Тэгнь. Одоо ингэ хувцар сав хаягдахаараа дахин боловсруулахгүй хаягдахаараа байгальд айгүй сөрөг нөлөөтэй юм байна л да. Ингээд хэдэн зуун жил мэл ингээд хөрсөнд байдаг гэж байна. Эний чи ингээд хаяггүйгээр хайсан ч гэсэн одоо чи Солонгост байж байгаа хүн би Францд байсан хүн ингээд хогоо ялгадаг шүү дээ. Хуулар сав ялгаж. Тэр чинь гол зорилго нь эцсийн зорилго нь энэ байгаа байхгүй. Дахин боловсруулж ашиглах. Дахин боловсруулахгүй болохоор эн чинь далаад ингээд хог дээр хаягдана амар их амар одоо ингээд олноороо эн чинь ингээд байгальд сөрөг болчихж байгаа байхгүй. Тэгээд жишээ нь одоо ингээд 3 одоо жижигхэн савтай боноко усыг уухлаар нэг модны нэг одоо өдрийн нүүрс хүчлийн хийг нь одоо ингээд химж байгаа байхгүй. Нэг модны нэг өдрийнх нь ажлыг химжсэн гэсэн үг байхгүй. Тэр энэ олон савтай одоо ус модоо хүмүүс аюух савтай ус хэрглэж байгаа шүү дээ. Энэ олон савтай усн дээр хідэн модны одоо тэр нүүрс хүчлийн хийг ялруулахын тэ тэр ажлыг нь хөнгөвчиж өгөх үү. Тийм байна. Тийм учраас бас айгүй барахж байгаа. Ийм гоё ус тэ хоёлаа ийм гоё зүв химэлтэй залуучууд зүв химэлтэй юм ярьснаа бас ус ингээд спонсор орж байгаа. Бас Бонаквада баярлаа. Баярлаа. Стох баярлаа. Энийг ер нь байнга авч ууж байна. Бонаква байгаль хайртай сонголт. Түшиг үзэж байгаа үзэгчдээ магадгүй гэр бүл цохоогоогүй байгаа тий. Ийм дүүнертэй хандаад нэг өөрөө одоо болсон гэр бүлээ аваа явж байгаа эцэг хүний хувьд нэг гоё зөвлөгөө өгөөч. Яг юу гэж зөвлөмөр байна? Түрүү хоёлаа нэлээд гоёгоо зөвлөгөөнүүд өгчлөө. Тий. Тэгээ ер нь ингээд эцэст нь харахад эрэгтэй хүмүүст бол илүү төвчөртэй л байгаарай л гэж ер нь бол хэлмээр байна. Би яг наадах гэж хэлэх чахт миний хэлэх чинь өгсөн баттаас. Тэгээ ер нь тэгэл эрэгтэй хүмүүст бол эмэгтэй хүмүүс зөвлөгөө өгөх гэхээр яг үнэхээр манаас ерөөсөө нэг яадгүй маа. Сайн бас мэдэхгүй болохоор яг эрэгтэй хүний амьдралыг дотор нь үзээ. За юу хэлэх юм те мэдэхгүй. Эрэгтэй хүмүүст бол яг ингээл үнэхээр төвчээртэй байх хэрэгтэй. Тэгээ тууштай байх хэрэгтэй. Өөртөө битгий хайрцагл түрүүний те яг ингээд гоё дүгнэлэхэд тэгээ сайхан гоё юм бодоол хүн хөдөлмөрлөхөд ер нь л бүх зүйл боломжтой шүү. Ер нь өглөө гоё юм бодс ирээл. Тэгээд хар бараа юм тэтгхий бас толгоо битгий бас ингэж дүүргэрэй гэж бас зөвлөгөө өгөх хэрэгтэй байна. Хүний ертөнц зүйр нь энэ юм байлаа. Бодоод тахлаар сүүлүүд мань ер нь ямар дүгнэлт хүрээд байгаа гэхээр явж хүний ертөнц хүний аз жаргал хүний бүх ер нь амьдрал энэ дотор л байд юм билээ. Гаднах юу ямар ч хамаахгүй. Энэ л юм билээ. Энийг хаанаас ихсэн бэ гэхээр би ч гэхдээ өмнө ярьж илүү ингээд өмнө маань энтгэн ресторанд ажилладаг байсан байхгүй. За. Тэрний хажууд нэг юм хогийн цэг байдаг байхгүй. Хогийн цэг биш юм дээшээ харсан юм нэг ачааны машины юу гэдэг штэ. Тэрнээс нэг хүн ингээд хог ухдаг хүн ингээд юм ухчаад нэг өдөр ингээд амар аз жаргалтай байсан байхгүй. Яарсан мэрч ингээд бүтэн кофе олцсон. За. Тэр ерөөсөө миний талаас одоо хүртэл гарддаг. 20 жилийн дараа тэр гарддаг байхгүй. Би ингээд ажиллаад байгаа шүү дээ тэр хүнийг. Тэгэл бүр ингээд миний харж исэн хүмүүсээс хамгийн аз жаргалтай хүн тэр хүн. Бүр ийм маань чам бүр харуулах уу. Бүр ийм. Тэрнээс хойш юу гэж утсан бэ гэхээр за ер нь энэ аз жаргал гэдэг чинь манусын дотор л байт юм шүү. Тэр хүн ингээл хог ухдаг ингээд шуудаа ухцсан, шуудаа үрцэн л нэг ингээд авах байгаа штэ. За нэг кофе тэр хүний аз жаргалтай болгож байгаа байхгүй. Тэгэд би хажууд нь ажилтай юутай тухайн үед ингээд жоох ингээд ядарсан, жоох сэтгэл санаа тиймс хүн тэр хүмүүс хамаагүй доор сэтгэл зүйн бит байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ дотор асар их шалтгаалж байгаа байхгүй юм байна. Юу бодох, юу ярих, юу сонсох хүний ертөнц энэ дотор байгаа байхгүй. Ер нь тэрнээс хойш явсаар эцсийн дүнэлт яг л тийм баш тарах гэдэг байгаа. Бага амьда сэтгэл хангалуун байж сурна гэдэг айгуу чухал юм шиг байна тийм. Хүний ер нь энэ шунал энэ хүсэл тачаал гэдэг юм шиг хязгааргүй юм шүү те. Хүн тэгээ нэг шуналтай авах юм бол тэгээл нэг бага амьда сэтгэл хангалуун байж чадахгүй бол ингээл дараагийнх одоо жишээлбэл нэг тийм зураг байдаг шүү дээ. Дугуйтай яаж яагаад мацилэгтэй болох гэсэн мацилэгтэй болсныхаа дараа машинтай болох гэсэн машинтай болсныхаа дараа онгоцсон суух гэсэн ингээл нэг шунал. Тэгэхээр бас нэг бага амьда сэтгэл хангалуун байж тэр бага зүйлээс аз жаргалыг мэдэрнэ гэдэг бас айгуу чухал юм шиг байна л да. Угаасаа ялагч байхгүй уралдаан байхгүй. Мөнгөөр өрсөлдөе явлаа. За өнөөдөр би 100 саятай боллоо, тэрбумтэй боллоо.
сая доллартай боллоо. Тэнд ингээл 800 хэдэн тэрбумтэй Elon Musk биш үү? Тийм шүү дээ. Тэр тийшээ угаасаа хэцүү шүү дээ, тийм шүү дээ. Тэгэл ингээл угаасаа уралдаж өөртөө зовоочхоор анханасаа тэр уралдаанд орохгүй байвал нэг бодлын зүгээр юм шиг. Нэг бодлын зүгээр л ингээл тэр хөдөө байшингаа барайл тэ нэг ингээл агаартай стрессдэггүй нэг гоё ингээд дахиагаад хийжээгээл малаад хийжээгээл тэгэл тэрнийхээ өндгөө өглөө шарчаал сайхан ингээл ном уншаал байж байгаа хүн амар аз жаргалтай юм шиг. Санагдаад байгаа гэсүүлтэй тэ. За одоо хоёулаа гоё түшиг Монголд ирээд яг юу болоод өнгөрчөө. Одоо би зүгээр Солонгосоос ч түшгийг харлаа, ирээд ч харлаа. Маш их ажил амжуулсан байна. Энэ бол үнэхээр бахархгүй байхын арга алга. Мундаг байна. Хөдөлмөрлж जैन, чадж जैन тэ. Тэгээ эн чинь бас хүн болгон хийгээд бүтээгээд яваадаг ажил биш шүү дээ. Ямар их ажлыг амжуулчихв тэ. Тэгээд сүүлд бас кино тоглосон байсан. Найз нээлтэн дээр нь очсон. Бас киног нь үзээд бас анхандаа бас жоохон санаа зовж байгаа бас киног нь үзснийхаа дараа гоё тайвшраад өстө гоё тоглосон байна, гоё кино болсон байна гэдэг хүлээн зөвшөөрсөн. Тэгээд гоё кино тоглосон түүхээсээ гоё хуваалцаач. Яагаад кино тоглохоор болчихоо тэ? Кинонд анх удаа тоглож үзсэн сэтгэл нь ямар байв? Ер нь айгүй хурдан болоод өнгөрсөн. Сайхан бууж. Ер нь Монголд ирээд юм болгон маш хурдан бол. Ер нь Монголд айгүй юм хурдан юм билээ. Тийм үү? Европтой харьцуулахад. Тийм Европтой харьцуулахад хурдан. Тийм, Европт бол маш удаан шүү дээ. Чи мэдэн шүү дээ. Тийм, ингээл Европт бол хүмүүс тэгээ тэрийг би ингээ бодоод жоохон хазаач хийзээ. За. Тэрийг бодоодлаа тэр угаасаа бодлого юм билээ өгшөө. Тийм үү? Францд амьдарч байгаа хүмүүс ингээ бичиг баримтаа сунгуулах, ингээ янз бүрийн юм сунгах. Ингэсээр л төдөн сар нэмэхэд ингээд 10 жил өнгөрчдөг байхгүй. Яг тийм. Тэр бодлого гэж санагдсан. Яа тэгэхээр тэгжиж албаар арт түмнээ хийх юмтай байлгадаг тэр хүмүүс. Тэгжиж арай нэг тэр хүмүүсийг ингээд нэг оо утга учиртай байлгадаг гэх юм уу? Одоо тэгэл Францд ингээл байж байгаа. За бичгээ сунгачвал гэсэн чи мэдэн штэ тий. Ингээл тэр нь амар том алгц үг. Монголд яах вэ? Тийм байхгүй. Ингээл зүгээр л ингээл яг бид нар Монгол хүмүүс болохоор арай өөр байгаа л да. Гэтэл юм нь хамаагүй шуурх. Зарим хүмүүс гайхчихж магадгүй. Франц монголчуудыг Францаас шуурхаа юм уу гэх тий. Хамаагүй шуурхаа. Тий. Нэг цэгийн үйлчлэг чи харсан мэт өгшөө. Тэр ингээл нэг 3 айна. Аль за маргааш өдөр. Тэгэл тэнд нэг айна тий. Тэгэл ингээл нэг 100 цонх. Аль айна тэрийг хийчих. Нөө чи болсон шүү. За баярлаа. Ийш. За энэ нөгөө ямар гэрчлэг ямар юу гээл тий. Ямар батламж та нэг яагаад өгөөч. За болчлоо гээл ингээл гялцуулчих жобайгаа байхгүй. Тэгээ ер нь Европын юу бол тэр юм бэл. Тэгээ ер нь Монголд ирснээс хойш нэлээ олон зүйл болсон. Ер нь мань ингээд бодсон аахгүй. Ер нь ирснээс хойш дараа харамсахгүй тулд одоо ингээд хүүхд мөхт болж байгаа юм чи. Түүний ярьжтэй нөгөө шийдвэр нэлээ төлөвлөсөн. Ер нь шийдэл газ юм ий жоохон хурдтай яв гэж бодсон. Тэр нь үр дүнгээ өгөөд эхлэхээр улам ингээд уран ороод ингээд дараагийн руугаа ингээд илүү хурдан ороод ер нь ингээд илүү яг ингээд гой урамтай яв гэж бодсон. Хажуугаар нь эрүүл мэндэ мэдээж авих бодсон. Жимээ таслахгүй, витаминээс аваад нойроо сайн ягаал нойроо сайн авал тий. Тэгэл юу маш хурдан болсон. Кинон дээр ярихад бол цэг ах маа нөгөө найруулагч ах. Холбогдоо за ингээд ийм кино байна. Кино тоглох уу. Тэгээд уулзсан. Уулзаад ирэхэд зохиолын хальт ярьсан. Тэгээд дараа нь юм зохиол өгд юм билээ. Зохиолоо уншсан. Тэгээд ер нь нэлээд таалагдсан. Ер нь зохиол уншихад за энэ кино бол зүгээр нэг юм нэг оромтсон кино биш байна гэдэг дүгнэлтэнд угаасаа хүрсэн. Аюу сонирхолтой санагдсан. Тэгэл за ер нь кино тоглоё гэсэн тийм шийдвэр гарсан. Гэхдээ би өөрөө ер нь кино тоглох дуртай. Одоо нөгөө тийм хүсэл байсан. Өмнөөс нөгөө киноны жижиг одоо артлын мастер юу гэдэг тийм ингээ гар хальт орж мордог юм мэдгүй ингээ цаашаа харж мардаг тийм юм дээр ер нь бол орж исэн л та киноны зурмөр хараад вау гэл. Тэгээ өөрийгөө ер нь гайвуу жүжиглдэг гэсэн нэг нууцхан бодол ер нь байгаа л байдаг хгүй ер нь. Хэрэг би кино тоглоод гэх юм да. Одоо кино үздэг хүртэл жүжиглэлтийг хараад энэ жүжиглэлт яг юм байна гэдэг ч юм уу те. Зэвүүн байна, лаг байна гэдэг жоохон деталь руу оршд. Кино ер нь хоббитэй. Тэгээд за ер нь кино тоглоё гээд 2 сар зураг авалт явсан. Ер нь киноны зураг авалт амар их цаг хугацаа орд юм билээ. Тэгээд дуудаал очоод хизээ тоглоно, дөөрхөө сэтэ хүлээгээл. Тэгээд золиос бол нэлээд гарсан. Энэ кино тоглохын тулд бусад ажилласаа нэлээд ингэж хассан. Хуваартай киногоо эхлээд яг чухал болгож нэг тавьсан. Кино байгаа өдөр, киноны зураг авалт байгаа өдөр би өөр ямар ч ажил яахгүй, яг тэндээ зориулаад явсан. Тэгээд тэрний маань одоо гавья гарч одоо үзэлтээр ер нь нэг тавьж байгаа.
Ер нь энэ ирчээрээ явбал 1-р ангийнхаа рекордыг эвдэх юм бэл. 1-р ангийнхаа рекордыг эвдчих юм бол бүр дахиад Монголын хамгийн их үзэлттэй Монголын аим шиг кино болох боломжтой. Энэ ирчээрээ явбал ер нь маш сайн байгаа үзэлт. Ер нь амжилттай байгаа. Ер нь айгүй азтай яасан, дажгүйч таарсан, ер нь айгүй хүсэл өндөр байгаа. Нөгөө эзэн хичээвэл заяа түшнэ гэж нэг Монголын гоё үг гэдэг чинь тийм. Түшиг өөрөө айгүй хичээгээд амьдралын төлөө зүтгэж байгаа болохоор бас цаанаас нь ажлууд нь айгүй гоё бүтэж байгаа ах гэж бодож байна л доо. Тэгээ түшгийн тэр би тэр киног нь үзээд тэр киноноос яг миний нэг ойлгосон дүгнэлт гэх юм бол яг карма гэдэг нэг юм яваад байгаа шүү дээ. Хүн юу үйлдэн тэрийгэ хурааж авнаа. Карма гэж байдаг, үүлийн үр гэж байдаг шүү гэдгийг тэр киноноос л яг ингээ бүхэлд нь үзээд ойлгож авч байгаа байхгүй. Түшиг ер нь карма гэдэг зүйлд хэр итгэдэг вэ? Чиний амьдрал тохиолдчихсан одоо яг нэг карма үйлчлэжсэн ч юм уу? Чи хураасан зүйлээ би ийм үйлдэл хийсэн болохоос энийг хурааж авч ирсэн юм шиг гэж бодчихсон юм байгаа. Ер нь карма гэдэгт итгэдэг үү? Итгэдэг. За. Гэхдээ арай өөр төрлөөр итгэдэг. Одоо юу гэхээр би өнөөдөр хөдөлмөрлөвл тэрний үр ашиг нь заавал ирээдүйд ирнэ гэдэгт би итгэдэг. Яг ингээ Францд байхдаа гэд бичлэгээ хийгээл өөрийгөө хөгжүүлээл ингээл явж хат хаяа тэрний үр шим нь орж ирэхгүй ч юм шиг тийм нэг эргэлзээ байдаг залуучууд бол байгаах. Одоо ингээл би ер нь энэний төлөө хөдөлмөрлөө. Яг нөө YouTube сууг бас ихээр нэг тийм байдаг штэ. Би ер нь энийг яагаад хол явах юм уу? Ер нь энэ би ер нь ингэж зовох шаардлага байна уу? Спонсор байхгүй, хинч мөнгө олохгүй ингээл үнүүд хэдэн жил бичлэг хэдэн сар бичлэг хийгээл ингээл яваа. Хэцүү юм байсан. Ер нь яг тэгж яхта манай өөртөө юу хэлдэг байсан бэ те. Угасаал энэ үр шим нэрэдүүд ирнэ. Угасаал ирнэ. Хийжлэх хэрэгтэй. Яаж би өөрөө эндээ дуртай байна. Яаж би өөрөө таашаал авч байна. Яг тэрнтэй адилхан өнөөдрийн хийсэн юм болгон ирээдүйд ямар нэгэн байдлаар ингээл тэр нь гарч ирдэг. Одоо ингээ хүмүүстэй сайхан харьцах хүртэл байгаа байхгүй юу? Хүн болгон сайхан харьцаа тавил хүмүүс зөрүүлээ сайхан харьцаа. Хүмүүстэй муухай харьцаа тавил ер нь л ингээл ирээдүйд тэр хүн ингээл хорлчих гээд байдаг ч юм уу те. Тэр хүн илүү дайсан болчих гээд байдаг ч юм уу те. Яг л тийм байдаг. Яг л ер нь бол 100% яг тэр карма тэр төрлийн одоо хүний үүлийн юу ирдэг гэдэг дээр л 100% санал нийлдэг. За тэгээ орцсон киноны талаар юм байна. За бас YouTube Champ-д ороод тий. Чемпион бодлоо шүү дээ. Сэтгэл ямар байсан? Гоё байсан уу? YouTube Champ аюу гоё. Тэгээд мань ерөөхдөө нэг ингээд Монголд ирснээр ярьж байгаа юм чинь нэг давуу тал ярих юм бол Монголд ирээд нэг гоё давуу тал юу вэ гэхээр яг мэржил нэгт ингээд залуучтайгаа ингээд нэг газар бүжигнах боломж байгаа нь. Одоо чинь хоёлаа шүү дээ. Би Францд байсан бол хоёлаа ингээд суух боломж байгаа чадахгүй шүү дээ. Ер нь YouTube-руудтайгаа гоё ингээд жаргал зовлонтойгоо нэг контент бүтээгчтэйгээ нэг байх нь илүү бас гоё давуу талтай. Тэгээд тэрний нэг нь бол YouTube Champ гэдэг нэг гоё манай Мисмерисийнхний хийдэг одоо ийм гоё уралдаанд орсон. Тэгээд YouTube Champ-ийн бүс авсан. Одоо ярал дээр нь үзүүлэх юм бол 3 хүний нэр байгаа. Энэ нэлээд хүнд байгаа. Амар хүнд байна харин. Цэвэр алтын болов гэж. Нэлээд хүнд байгаа. Тэгээ ингээ ардаа ингээ Chami Grammy түшиг гээд одоо ингээ юу те. Ямар гоё юм те. Дөрөвт дээр нь бол мань бол золбоог байгаасаа гэж хүсэж байна. Энэ дээр чидтэй нэр Ерөөл Батар шиг ээ. YouTube Champ-д орох уу энэ жил? Ормоор л байна уу? Боломж нь байвал ормоор л. Ер нь орно. Чи дэрийг шийдэхгүй юм. За чи надад орно гэж амал. За хүний яагаад яг завч хэлээ. Гэтэ мань бол чамаа YouTube Champ-д ороосоо гэж хүсэж байгаа шүү. Чамаа бол гоё дэмжин шүү. Харин тий би орно. Орох гэж энэ удаагийнх нь орох гэж ер нь гоё болно. Ер нь бол гоё болно. Тэгээ гоё болох нь бүр гоё юмнууд яваад байгаа. Гэтэ би хэлж болохгүй хамаагүй нууц гэж болохгүй. Гоё юмнууд яваад байгаа. Улам гоё болно. Энэ удаагийнх нь бүр гоё болох юм уу тий. Гэтээс хэлж болохгүй юм байлаа. Ер нь бол одоохондоо жоохон нууц юмнууд нэлээд байгаа юм бэл. Хайлтаа сонсоход бол. За түшиг Монголдоо ирээд зөндөө бол ажил амжилтлаа гоё амжилттай явж гэн. Тэгээд Монголдоо ирээд ер нь хамгийн их бохимдуулж байгаа зүйл юу вэ? Зөв би эхлээд хэлчихье заяа. За. Надад яг Монгол тий. Надад Монголд ирээд хамгийн их бохимдуулж байгаа юм нь ерөөс төгжрээний асуудал. Төгжрээний асуудлаа шийдэхгүй бол манай Монгол улс үнэхээр цааш явхад айгүй хэцүү юм байна. Яагаад гэвэл төгжрэл ажил алдагдчихж байгаа юм чинь. Гарлаа зам төгжрлээ. Тэгэл нөгөө өдөр төлөвсөн бүх ажлууд нь урж байгаа байхгүй. Тэгээд нөгөө нэг хүн болгон стресстэй байгаа, ууртай байгаа, гадаагаараа сигналдж байгаа. Ер нь ингээд бүх асуудлын үндсэн суурь нь юу гэхээр яг төгжрээнд байгаа байхгүй. Яг 80-аад оны үед нөө Солонгосын эмэгтэй ерөнхийлөгч аав нээсэн Пакчонгигийн ерөнхийлөгч байдаг шүү дээ. Тэр хүн ер нь айгүй ухаантай хүн байсан байгаа байхгүй. Улс орон хөгжихийн тулд
замын төгжрээ байх хэсгүй юм байна гэд хүмүүсээ Герман руу явуулаад Америк руу явуулаад сурулж агаад бүгдийг авчирч агаад хурдны зам тавьж эхэлсэн байгаа байхгүй. Наа чи бүр миний боддог юм шүү дээ. Яагаад өнөөдрийн одоо энэ замын юунууд ингээд гадагшаа яаж ч ингээд гяс нэг 10 тишээ Солонгос, Япон, Герман руу те ингэж яадгүй юм бэ гэж зүгээр явуулаад сургалтанд суулгаад явчаад ингээд яадгүй юм бэ гэж. Улаас нь мөнгөний төлөө тэр хүмүүсийг сургаж авчираад те тэр хүмүүсүүдээр юм хийлгүүлэх хэрэгтэй. Амар юм хийлгүүлсэн байна те. 70 дон тэгж сэтгэжсэн юм шүү. Амар зөв сонсогч. Тэгээд одоо Солонгос ч хотынхоо нөө хам мөрнийхээ хажуур хурдны замтай, хотынхоо голоор хурдны замтай бүх газарлуудаа явж шít. Тэнгууд тэр хүмүүсийн амжиргаа, ажлын тэр амжиргаа тэр бүх хийж байгаа ажлууд айгу бүтээмжтэй явж байгаа байхгүй. Тэгээ ямар ч стресс байхгүй. Хүн яг зам дээр төгжрэх тэгэл стресстэй ч юм байна л да. Би одоо Монгол ирснээс хойш байнга такси барь явж шít. Таксинд явж байгаа дийлэн хүмүүс айгу стресстэй байдаг. Тэгэл зам дээр төгжрэл бухимдаа хүмүүс нь сигналдаа тэгэл яг зам дээр төгжирч чи өдөрт яг л тэгэл нэг л ажил төлөвлөж гарч байгаа юм чинь. 2-3 ажил төлөвлөнө гэдэг яг зам дээр төгжирэх хэцүү. Наад тэр нь л жоохон хэцүү санагч байна. Яа энэ асуудлыг шийдчих юм бол нэрээ харин тий. Гой болох гэдэг юм даа гэж шууд өөр ирэхгүй бодож байгаа юм чинь. Түшгийн үед яг Монголд ирээд 1 жил боллоо. Юу ч хамаг хамгийн их. За маань яг бодж явдаг юмудаа яг ярий. Шууд ингээд бас өөр бичлэр ярихаараа бас жоохон юу гэсэн. Яг чамайг асууж аваад гой санагдаж байна. За төвжрээ. Төвжрээ бол ойлгомжтой тийм. Төвжрээ. Тэгээд төвжрэн дээр нэмээд хэлэхэд стресс ч өөрөө бүх өвчний суурь юм байл л да. Тийм шүү дээ. Стресс яхалаар тэр стрессийн гормон ялгараад хүний эсрүүсэл муудаад бүх өвчний ингээ авах. Тэгэхээр энэ чинь ингээд хүмүүсийн эрүүл мэндтэй холбоотой асуудал яригдж байгаа. Төвжрээ бол тэгээд энэ төвжрэнээс гадна юу вэ гэхээр замын тоос амар. Тоосчлт. Би сайн нөгөө уршаа авчид ирсэн байхгүй. Урд яадаг вэ гэхээр ингээд замынхаа голоор нэг машин зүгээр ингээд ус тацаал явчихсан юм лээ. За. Тэр машин яагаад Монголд өнөөдөр хүртэл байхгүй байгаа би гайхаад байгаа байхгүй. Зүгээр ачааны машин, усны машин тэг ингээд ус тацаал тэг ингээд бороогүй өдөрч гоё чихт болол явна. Солонгос юм байна. Тэг тэр чинь ингээд нэг үнэтэй машин биш байхгүй. Тэр бай тухай юмнууд бид нар ингээд хийдэж штэ. Тэгээ ус нь заавал ундны ус байх шаардлага байхгүй. Борооны тогтсон ус байж болно. Хангалттай зүгээр л цэвэрх ус байж, цэвэршүүлсэн ус байж болно. Зүгээр ингээд яагаад гэд нэг хоёрхан машин Улаанбаатар хотод аваад тэг голоор нь ингээд нэг тэгэхгүй энэ замын тоос амар байна. Хятадд тоосгүй мөртлөө таксинууд нь бүгд амар эйр кондишн ажилладаг. Би тэр нөгөө анх урдч гайхсан байхгүй. Цогоогоос нь ингээд сонь болосон гэж олоош тань. Тэр хоорондоо энэ яагаад сүүлдээ хятадын таксинууд жолоочноор бүгд ийм үү. Тэгсэн чинь эдгээр цонхоо онгоолох дург. Яг тэр зам дээр аяг тоос явагддаг. Агаарын бохирдол амар их байдаг учраас бүгд цонхоо хаагаад амар хүйтэн эйр кондишн ажилладаг. Манай эйр кондишн жоохон имзэг байхгүй. Тэгээ суугаад ямар хүүтэн юм бэ? Юу хариад хүрлээ гэж онгоолгоо штэ. Тэгэхээр ингээл манай хүний биений хилэмж амар анзаардаг. Тэгээд яалчгүй доргоо байгаа байхгүй. Ямар сони монголоор яргаад ингээд тэгээ явж юу л юм бэлээ. Тэр нөгөө ороод цонхыг онгоолгочдаг шууд бохир оруулж ирдэг. Монгол бол бүр амар тоостой. Амар штэ. Тоосчлттай тэмцэх хэрэгтэй бид нар. Одоо яаралтай хойлоо уриалч. Шинэ хотын дарга тэр тоосны машиныг зайлшгүй оруулж бүр гуймаар. Хүүхдүүдийн эрүүл мэнд, хүмүүсийн эрүүл мэнд. За төвжрээ бол урт хугацааны асуудал учраас яах вэ? Ингээд ядаж тоос. Тий. Тоосгүй төвжрээ ядаж. Тий. Цонхон онгоолгоч барна ядаж. Тийм байна. Тэгээд төвжрэнээр нэмээд хэлэхэд байна шүү дээ. Яг ингээд ухаад үзэхээр бас бид нар өөртөө монголчууд өөртөө болохгүй байгаа юм билээ. Монгол хүний амиа хичээсэн зангаас амар их төгсөж байгаа юм билээ. Яг наадан дээр чинь манайны багш тэгж хэлжсэн байхгүй юу? Манай Монголын зам бүр тийм амар төгжрээд байгаа ачаалтаа зам бишээ. Хүмүүс нь өөртөө ойлголцоо зохицоо явуучих юм бол ингэж амар төгжрээ гарахгүй. Энд чинь зүгээр нөгөө хүмүүсийн ухамсар нь төгжигдсэн байгаа маа гэж ярьж байхад нь би гайхчихсан байхгүй. Үгүй дээ ийм их машин одоо ямар замаар гэх юм. Тэр чи бас тэрнээ санал хэлж байгаа юм тий. Чиптээр энэ талаар яг ярих хэрэгтэй байхгүй. Би тэр 100% санал хэлж байгаа. За. Яаж амиа болж байгаа гэхээр төлбөртэй зогсоолн дээр хүмүүс өөртөөхөө мөнгөө хэмнээд нэгдүгээр игнэн дээр машина тавиад дэлгүүр рүү орчиж байгаа байхгүй. Тэгэхээр тэр нэгдүгээр игнээ чинь бөглөгдөж байгаад нэгдүгээр игнээ чинь бөглөгдөөд тэр машиныг тойрохын тулд ингэж яваад хоёр игнэгээр явах хэвээр зам нэг игнэгээр төвжрээд ингэж яваад байгаа байхгүй. Тийм. Нэгдүгээр асуудал. Хүмүүс мөнгө төлөх амар дургу зогсоол дээр. Хүссэн тэрний 2-3 мянган төгрөг яах вэ? Тиймстэй.
эсвэл тийм мөнгөгүй бол машин яагаад унаад байгаа юм бэ тийм ч тийм. Хүн зогсоолныхоо мөнгөө төлдөг байх хэрэгтэй байхгүй юу? Тэгээд нөгөө автомат зогсоол тавьсан чинь тэрэн дээрээ нөгөө хүмүүс булхаацаад дуугийн тэр автомат нөгөө зээш яадаг юм дээр нь тавиад ингээд тавьчих. Том джиптэй лаглаг машинтай хүмүүс зогсоолын мөнгөө тэгэж яаж чинь. Тэгэхээр энэ зүгээр явж иж зүгээр л амиа уусан зам байхгүй юу? Би бол хизээч машинаа нэгдүгээр игнэн дээр тавиад аваарын тавиад ордоо ингэж яаж чадахгүй. Игнээ хаач чадахгүй. Игнээс гадна машин тавих зориултгүй зураас харж зогсож чадахгүй. Одоо тэн чинь ингээд хүмүүст сарамгчд хүртэл ингээд энэ дөрвжин зураад за ийшээгээ ингээд дэр тавиа гэх юм бол сарамгчд аваачид яг дөрвжин харуулд ингээд дэр сургачл болно шүү дээ. Монголчууд зогсоолныхоо зураасаа дагуулж тавьдаг. Тэгээд энтийн машин багцдаггүй. Яг тэр нэг машин. Тэгэхээр нөгөө дараагийнх нь худлаа тавьчих. Тэгнь. Тэгээд яадаг вэ гэхээр тавьж болохгүй газар нөөд нь гэж тавьсаар хагаад тавьж болохгүй зогсоолоор тавиад нөөдхийн тойроход хэцүү болоод хоорондоо шүргэлцэн. Ингээд нэг асуудал үүсэж эхэлнэ. Тэгж аа. Иймэрхүү юм ярихлаар хүмүүс юу гэдэг вэ гэхээр ингээд уус төрчид биднэрт зогсоол бэлдээгүй гэдэг байхгүй юу? Тийм. Гэхдээ одоо угаасаа тэгж ярих үе бол одоо өнгөрсөн. Одоо 1000 хичнээн сайн уус төрч гараад эний одоо бид нар өөртөө энэ их машинтай хүн амд хിവэрээ л байна. Угаасаа Улаанбаатар хотын машины ачаал нь дэнцсэн байна. За. Хүн бид нар ядаж эндээ л ажиллах хэрэгтэй. Тэгээд өөр нэг юм сигналыг өгөх гэж байгаа юм шиг тарж байна. Тэр сигналыг хизээч гэж дарах ямар шаардлага байхгүй. Үнэн. Тэр ямар шаардлага байхгүй. Тэр байтгаа юу гэж маршал хороол тэр би хүүхдээ тэрийг явж байгаа байхгүй. За. Нэг том жип таах. Зүгээр холоос тавьж ирж байгаа шүү дээ. За. Бүр тавьж ирж гэж өнгөрч байгаа шүү дээ. Яаж би зүгээр ингэ зогсож байгаа шүү дээ. Замын хажууд. За. Тийм хүмүүс маш их байна өгшөө. Тэр нь чамайг гарахгүй гэж байгаа юм уу? Мэдгүй. Би ингээд тэр машиныг мэдээж гаргана шүү дээ. Хүүхдээ би гүйхгүй шүү дээ. Тэгээд би зүгээр зогсож байгаа. Тэгээд ингээд хөмсгөө зангидсан юм сорооч ахаа байхгүй. Надаас нэг 10 хэд дах юм шилтэй. Тэгээд ингээд аюу гоё машин цаа заяа. Гоё машины гоё дугаарт. Тэгээд нэг хороол дотор маршал хотхон дотор. Тийм хүн байна. Тэгээд саяхан хужир болонд ингээд явж байгаа байхгүй юу? Ингээд дэлгүүрээс юм авчиад ингээд явж исэн чинь нэг ингээд бас нэг манисаас ах арай ах нэг 10 ах юм уу да. Амар хурдтай ирснэ. Ингээд зам гарч ирсэн нэг жоохон охин ингээд дуутай жоохон охины хажуугаар ингээд амар хурдтай ирснэ. Чинь гэр хороол дуудлын зам шүү дээ. Яг цасналч гэсэн тэр тавих ямар шаардлага байхгүй. Амар сигнал ингээд гэж зогсноо. Хөөе пэмэн зайлаач чи гэж жоохон охиныг 11-тэй охин 10-тай охин юм уу дуутай жоохон. Тэгээд ингэж яваад шорон зам руу ороод бид нар нөгөө шорон зам хажууд бас хүүхдэд хэрэгтэй явж байгаа байхгүй. Мангар хурдан шороо тосгоод би яг өнгөрч байгаа байхгүй. Бүр харсаар байтал. Тэгээ ингэ хараа бүр ингэсэн ингэ юм байна. Тийм аврагтаасаа өнгөрсөн хүмүүс байна. Ер нь нийт хүн амын маних нодлоор нэг 30% нь соёлын хувьд аврагтаасаа өнгөрсөн. Одоо үлдсэн нэг 50-70% дээр нь л төвлөрч ажиллах хэрэгтэй. Тэгэхээр тэр хүмүүс хүссэн хүсээгүй эцсэндээ ч юм уу санаа зовсондоо өөрчлөгдөх байх гэж итгээд явхаас арга байхгүй. Тийм хүмүүс. Залуучд бол гайгүй байна. Ер нь харахаар доошо гайгүй. Дээшээ жоохон юу. Гэхдээ залуучд нь байгаа л да мэдээж. Гэхдээ дээшээ илүү харьцангуй одоо тэр хүмүүс яг тийм байгаа байхгүй. Одоо нэг 40-50-аад насны хүмүүс. Тийм. Тэгэхээр ингээд за төгжрээ байна. Тоосчлт. Тэгээд ингээд хүүхдийн тэрэг хотын төвөр явахд маш хэцүү болсон. Одоо Солонгост бол мэдээж одоо ингээд энэ хоёр хашлаг байлаа гэж тахад ингээд яаж байгаа шүү дээ. Ингээд нэг тэрэг ороход амар болж байгаа шүү дээ. Тэрэгний зам гэж заавал бэлтэн шүү дээ. Энийг бодсон нэг ч хүн энэ Улаанбаатар хотын төлөвлөлтөнд байхгүй. Энэ чинь маш энгийн юм байхгүй. Хүүхдийн тэрэг одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хот дотор амьд явах хэрэгтэй үстэй. Агаар амьслал гадуур зугаалах хэрэгтэй үстэй. Тийм шүү дээ. Эхлэлгүүрийн тэр хаваар хүүхдийн тэрэгт явах боломжгүй. Бүр боломжгүй. Тэр эхлэлгүүрийн аргашаа ороод дуусаа. Яг гоо тэр зам дагуу яг болно. Төв зам дагуу. Эхлэлгүүрийн аргашаа ороод дуусаа. Булан дохоо болгонд машин чихээ тавьчихсан. Ингээд хэрвээ чи хүүхдийн тэрэгт явах юм бол өргөсөөр агаад мань булчинтай тулдаа байхгүй юу нь бол. Энийг булчинтай тулдаа гэхдээ энэ ядарч байгаа байхгүй сүултээ ингэж
Энэ булчин ядартлаа авч байгаа. Энэ ядарч байгаа байхгүй. Тэгэхээр чи энэ би ингээд ээж нарыг ингээд яаж яана хөрхий гэж бодож байгаа байхгүй. Тэнд амьдардаг бол ихтэй хүн ядарч байгаа. тэгэхэд ихтлгүүрийн талаар ярьж байгаа шүү дээ. Ихтлгүүр чинь бас л бус гэж явж байгаа шүү дээ. Гоё хотын төв. Хотын төв гэхэд тийм биш шүү дээ. Машин тавих гээд би 30 минут амьдралдаа анх удаа ихтлгүүрийн дээр тойрч үзсэн. Зогсоол байхгүй. Бүх нүх юугаар гэдэг машин. Одоо маань их машин харахаар ер нь дотор юм яатсан гэх юм драма үүссэн. Ер нь олон машин нэг дор харахаар жоох юм болцсон. Ер нь машин энэ Улаанбаатар хот хүний хот биш одоо машины хот болцсон ер нь бол. Харин тийм ээ. Эний гаргалгаа нь юу вэ гэхээр маань бодсон. За. Торгуулийг өсгөх хэрэгтэй. Би өмнө аим гинэн байсан юм лээ гэж бодсон анх ирээд маань хүмүүсийн үзэл бодол төр нь энд нь жоох юм соён гэрүүлт яваалаа гэж боддог байсан байхгүй. За. Тэр бол бодлоо шүү. Өнгөрсөн. За аврагдахаасаа өнгөрсөн хүмүүс одоо яах вэ гэхээр хүчээр торгуулийг 10 дахин нэмэх хэрэгтэй. Нэгдүгээр зогсоо дээр тавьсан машиныг зөөж авч яваад тэр төлөв торгуулийг 10 дахин нэмэх хэрэгтэй. Яг Франц шиг. Францд буруу зогсоолын газар тавиад зогсоолын төлбөрөөр төлөхгүй бол шууд захиагаар ирээл 60 евро ордог байхгүй. Хүн болгон тэр дүрмээ дагдаг. Монголд одоо инкээс өөр арга байхгүй. Солонгос ч гэсэн буруу газар тавьчих юм бол нэг зургийн дардаг машин дээр пап дараад явчихна. Айсгүй бол камер жуулалт байгаа. Камераар нь бичсэн байдаг байхгүй. Энд машина тавих юм бол энэ торгын шүү камер ажиллаж байгаа шүү гэдэг. Тэгээд 5 минут төлөхгүй тэр зогсоолын төлбөр төлөхгүй байхад шууд хаачна. Ингэж ярихлаар хүмүүс зэрүүс хүмүүс байгаа. Хамаагүй. Хүмүүс юу хэлүүлсэн хамаагүй. Бид нэр өнөөдөр хөгжиж гэж бодож байгаа бол дүрм тархигдаж сурах хэрэгтэй. Дүрм тархихын тулд шийтгэлийн хатуу болох хэрэгтэй. Яг 10 дахин. Одоо торгуулны 10-20k өгшөө. Машины юу? Одоо буруу зам юу юм уу? Тэгэхээр тоохгүй байна те. Тоох хин тоох юм өгшөө. Тэгээ 12 нь та. Энэ хүн амын чинь талаас дээш хүн 10k. Энийг 100k, 200k болох хэрэгтэй байхгүй доотлно. Тэгэх юм бол хинч тийм бол чи хараад тийм хүн болгон ухаантай болно амар зин юм. Хүн болгон соёлтой. Аха. Торгуулийг нэмэх хэрэгтэй. Яалтай. Хүмүүсийг дүрмэн цахирагдаж сурах хэрэгтэй. Яагаад тэгэхээр бид нар чи одоо хөдөө байгаа хөдөөс дөнгөж орж ирсэн хүмүүс биш байхгүй. Бид нар сая 500 мянгуулаа нэг хотод хоорондоо цогцоод амьдрах шаардлагатай. Тэхийн тулд яах вэ? Бид нар эрх чөлөөтэй хөдөө хэр явж байгаа юм шиг хөдөө хэр хүссэн газараа тавь. Гэтэ Улаанбаатарт хотын соёлтой иргэн болохын тулд бид нар соёлоо даах хэрэгтэй. Хичнээн нэгдүгээр энэ дээр тавих хүсэж байгаа ч гэсэн битгий тавь. Зогсоол байхгүй бол битгий тавь. Тойроод өөр газар хол тавь. Хол тавиад алах. Бүр үнэхээр боломжгүй бол тэрнээс стрессэдэвэл автобусаар яв. Автобус гайгүй сэрэг үлээ. Би ингээд өөрөө ч автобусан сууж үзсэн, автобус харж үзсэн. Ер нь автобус нийтийн унаа ер нь дайжгүй шүү одоо. Улаанбаатар бол гайгүй. Тийм мяа бол биш шүү хуучин шиг. Гайгүй тухтай. Нэгч эхэлсэн юу харахад одоо чи яг анзаараа зэ. Нэг учиргүй хуучин шиг манусыг ингээд бүү шпрот болдог явдаг тэрийг бодвол гайгүй. Тийм байгаа байхгүй юу? Тэгээд биш тэ өөр нэг бүр ярьснаар хэлчихэ. Гэтэ энэ сүүлийнхэн заа. Яриад байвал удахгүй. Яриад байвал дуусахгүй. Амиа бодох биш яг алсын хараатай илүү явах хэрэгтэй байна. Одоо тэрэн дээр юу вэ гэхээр хоёр машин уурсгал ингээд ирж байгаа бол төрүүлж хошуугаа оруулсан биш. Ээлжиж орж сурмаар. Хоёр машин ингээд урсгал орж иж байгаа шүү дээ. Манайхан яадаг вэ гэхээр ингэж тулж жаад хин жоохон балмад зэрлэгнэ. Ингэж урдуур ороод ингээд энэ зогсоор барахгүй. Нүүд нь мөргөл мөрг гэдээ урдуур хоншир гэдэг. Аха. Тэгж зовох ямар шаардлага байхгүй байхгүй. Жоохон ухаантай хүмүүс яадаг вэ гэхээр энэ нь орчхоор за зэний дараа би орё гэдэг энэ нь ороод энэ дараах дээр ингэж ороод ингэж явдаг байхгүй. Аха. Чи та би гэж. Тийм. Одоо Солонгост угаасаа л тэгж байгаа. Японч гэсэн. Ер нь Монголоос бусна тэр чигтэй тийм болсон. Манус ингэж хосогдож болохгүй байхгүй юу? Яг үнэ. Тархитай 2026 онд бид нар хошуугаа дүүлж ороод ингэж ямар ч тэр хэрэг байхгүй байхгүй. Тийм үстэй. Идрийг засчих юм бол эхний ээлжинд бас нэг арай учиртай болно. Бид нар энийг засч чадахгүй бол нэрээ худлаа шүү. Чихтэд явж ирсэн үү? Явж байгаагүй. Чихтэд яваад анзаараа заа. Ер нь 40-50-аас дээш насныхаа одоо хүртэл амар цэрэг айдаг. Хятад явж штэ. Ер нь хятад хүмүүс үү? Тийм, хятад. Одоо тийм үү? Тэр нь юу вэ гэхээр миний ойлгосноор хятад улсын хөгжил маш хурдан яваад Ахмадууд нь тэр хөгжлөө гүйцээгүй, соёлжоогүй одоо хүртэл цэрэг бүр амар хайдаг. Монгол ч гэсэн янач адилхан юм шүү.
Монголд одоо арай гайгүй. Гэхдээ хятадд бүр амар анзаардаг юм шиг. Тэгээ ер нь ингээд хятадд дээд насных нь маш соёлгүй бүдүүлэг. Залуучууд нь гайгүй болсон. Улс нь хэтрийг бүр хүнээсээ хурдаг өчсөн. Монголчууд би ийм байна гэж бодохгүй байгаа. Монголчууд яадаг тасн цогцох өөрчлөлт чадвар өдөртэй учраас. Хичнээн ах мань настай ч гэсэн манай эмээ фэйсбુક ороод над руу айд явуулаад чатлаад шин. Тэр чинь ингээд тасн цогцох чадвар байгаа сте. Лайк дараад миний хүү энэ дээр тэ ингээд зураг мөр энийг гоё постлох чинь ийм зураг мөр гэл. Тэр чинь боломж байгаа байхгүй. Тийм учраас итгэж байгаа ер нь бол манайха чаднаа. Чаднаа. Амжилт бүгдээрээ чаднаа, өөрчлөгдөж чадна. Тэгэхээр бас яг төвшгийн сая ярьсны сонсоход бол бас яг хотын соёл гэж ярьдаг тий. Одоо энэ төвчрээний асуудал хүмүүс яагаад төвчрээд байгаа. Тэгээ хоорондоо яагаад ойлголцохгүй байгаа. Энэ дээрээс болж ер нь бол нэлээд бохимдсан анзаарэгдэж байна. Тэгээ би бас чиний нөгөө оруулж байгаа постуудыг чи харсан л та Facebook пэйж дээр. Тэгээ төвшиг ер нь төвчрээний асуудлын хүмүүсийн зам дээрх харилцааны энэ асуудал ер нь айгүй бохимдуулж байгаа юм байна да. Тэр чинь айгүй анзаарэгдэжсэн. Мань гэхдээ ер нь бол маш тайван. Яг чи зам дээр явах бол би бол ерөөс стресстэхгүй. Дотроо бодоод яваад байхгүй юм юмнууд. Гэхдээ тэрийг ингэж яг бухимдаж байгаа юм шиг ярих нь илүү хүмүүст хүрдэг байхгүй. Тэгэхээр би яг дотроо ингэж яг бухимдаад би бол ер нь өөрөө ингэ хаачтай. Өө дотроо сайхан подкастаас сонсоод ингээл тэднээс цаг төгж ирсэн ингээл гэж. Яг анзаарч байгаа юм аа илүү одоо юу гэдэг чиптер юм ярихлаар одоо Монголоо мууллаа гэсэн хүмүүс бас байгаа шүү дээ. Зарим үнийг юм тэний гадаад нэг амьдарч ирчээд тэрнээс бол хоёул айхгүй энэ талаар ярих хэрэгтэй. Тий, дуурж иж л өөрсдөө нэрэл яг чамаа гэсэн чинь бас нэрэ тий. Хүн тэгэл өөрийгөө бодоол за би хил амд ороод яг айгаад байна тий. Яг л нүдэнд одоо ялангуяа гадаад амьдраад Монголдоо ирж байгаа хүмүүст бол аюух асуудлууд нь анзаарч байгаа ш тий. Тэр бүгдийг залуучууд бид нар дуугарч ярьж залуучуудаа үлгэр дуурайл болж дүүнэртаа ингэж болохгүй шүү тийх хэрэгтэй шүү энэ чи ийм байдэ шүү гэж учралж ярихгүй л бол бас айгаал яваад байвал бас тэр нь буруу юм л да. Зориг Толбон жоохон зоригтой ярьж эхлэн шүү. Тэгээд чи угаасаа амар зөв юм ярьсан ч муул хүмүүс байгаа. Тийм ээ. Амар буруу юм ярьсан ч муул хүмүүс байгаа. Одоо тэгвэл түшиг Монголдоо ирээд хөөх Монголд энэ үнэхээр гоё болчихжээ. Гоё таалагдж байгаа зүйлээ бас ярил л та тий. Гоё эрг юм ярь тий. Одоо эрг юмуд нэрээ. Эрг юм бол залуучууд ойлголцоод арай амархан байна. Айгүй амархан байна. Чи бас анзаарсан байх шүү. Би яг наадах шиг хэлээ гэж үзсэн. Чи миний ярих гэж байгаа юм яриад. Би чи нэр юу ч уншаад байна. Ер нь бол залуучууд их гоё дажгүй байна. Мэдээж хар бараа юмнууд байгаа. Гэхдээ ер нь дажгүй. Ер нь ингээ ойлгосон амарх. Ер нь жоохон хүмүүстэй. Дутагдлууд байгаа. Яг нэг жоохон сахилга батын дутагдал байгаа. Тууштай байдлын дутагдал байгаа. Жоохон зовлон даах чадварын жоохон тийм дутагдлууд байгаа. Гэхдээ ер нь бол залуучтайгаа яг багтмаар шүү. Ер нь бол хүүхдүүд доошоо үеийнхэн ер нь дажгүй байгаа. Гадны ертөнцийг гоё харж ийн. Одоо хуучин бол яг Монгол дотроо ингээл тоонтроо гэсэн. Одоо залуучууд гадагшаа юм их харьцуулдаг болсон байна. Яг үнэ. Тэгээд тэрний их гоё байна. Гадны соёлууд их хардаг болсон байна. Сайнч дүүрээд болсон байна. Яг нь цаа юм уугч дүүрэж байна. Ер нь залуучуудаа бол нэг магтчих гоё нээлттэй байгаа. Дахиад нээлттэй болох хэрэгтэй. Залуучууд үзэж. Дахиад нээлттэй. Дахиад гоё онгорхоо болох хэрэгтэй. Дахиад илүү юмыг ингэж гоё олон талаас нь гардаг. Тийм болох хэрэгтэй гэж бодож байна. Өөр магтах юм байна бас. За. Үндэсний үйлдвэрлэл маш гоё болж байна. Дэлгүүрт ороод харахаар Монгол юмнууд аюу их байна. Манайх өөртөө одоо юу гэдэг урдаас ч юм уу өөр нэг усаас ингээд түүхийдээ оруулж ирээд ч юм уу. Эсвэл өөртөө түүхийдээ бүр хийгээд тэгээ өөртөө үйлдвэрлэдэг. Үйлдвэрлэл юу аюу хөгжиж байна. Би бас яг зүгээр нэг үг хэлэхэд Монгол дээр бас нэг жоохон сэтгэл өвтөж байгаа юм нэг вэ гэхээр хогоо аяхад нэр үнэхээр сэтгэл өвдөж байна. Яагаад вэ гэхээр Солонгост ч хогоо аяхтаа бүгдийг ялгаа хайж сурч байгаа шүү дээ. Зүгээр энэ цаас байвал цаас те пластик байвал пластик шил байвал шил ууд гялгарууд тусдаа бүх юм тусгаарлаа хийжингууд гэрт ерөөс хог гэдэг юм гарч ирэхгүй. Айгуу сонио. Тэгээд тэгж ялгаж хогоо хайдаг байж байгаад Монголд ирээд хогоо хаягаад ингээд бүгдийг нэг хард хорон тэгээд хийхээр ингээд яа энэ доо ингээд хайчдаг болоо. Хоёрт юу ихлээр одоо яг манай байранд амьдарч байгаа хүмүүс хогоо хард хорондоо хийгээд үүдэндээ гаргаад тавьчихдаг. Шатан дээр гаргаад тавьчихдаг. Тэнгууд одоо маа нөгөө жижигүр ихч тэр бүх хог нь өгдөөнөөс авахлаа зөөж байгаа байхгүй. Тэгээ би тэрийг ингээд харах болгондоо ёо тэр ихчд ямар их ачаал өгч байгаа юм. Тэрх ёсгүй шүү дээ. Өөрөөсөө хогоо гаргаад хогийн пүнкүртэй авааш хийж л дээ тий. Тэгэхэд ингээд зүгээр л ингээд хальт хөдлөнгөөрөө тий. Тэгвэл ингээд шатан дээр ингээд давхар ингээд
хогнууд гаргаад тавьчих байхгүй. Үзэж байгаа хүмүүс байл бити тгээсээ тэр ажил хийж байгаа тэр их чиг бодох хэрэгтэй байхгүй. Үнэхээр сэтгэлтэй. Тэгээ хогоо гаргаад тэр бункер руу ичдэггүй ингээл шатаар явах болгонд бол тэр их хогнуудыг хараад сэтгэл өвдөж байгаа юм чи яа. Яг иймэрхүү одоо дахин боловсруулдаг ийм үйлдвэрүүд айгүй их болоосоо тий гялгаруутыг тусад нь аваад тэрийг боловсруулад ямар нэг юм хийчдэг. Одоо энийг одоо дахин боловсруулна гэж шүү дээ. Ийм пластик савнуудыг аваад дахин боловсруулад ингээд дахиад усны сав хийчдэг. Тэгэх юм бол хүмүүс ингээд одоо манайх 3 байртай байхгүй 15 16 17 гэдэг 3 байртай тэнд нь яг ийм хогоо тусгаарлаж хайдаг цэг хийчих юм бол хүмүүс гараад хогоо хайчихна тийм шүү дээ. Тусгаарлаад. Тэр өөрөөр үндэсний үйлдвэрлэл буцаад хөгжинэ. Тэр савын тавансрын буцаад ашигласан. Тэр шилийн буцаад ашиглаж. Байр болгоны үүдэн дээр тийм хог боловсруулдаг тус нь хайдаг нэг ийм юу хийгээд өчмөр байхгүй. Одоо сүүлийн баригдж байгаа байрнууд бас тийм болоод тах шиг байгаа нэ. Хогоо тусгаарлаж хайдаг болоод тах шиг байсан. Хит хитэн байрнаас анзаарчихсан. Тэгээ тийм болчоосоо гэж айгүй хүсэж байна. Одоо хат хотын дарагт хэлэх ёстой лөө. Тий, хотын дарга. Шинэ хотын дарга нэг иймэрхүү юмнууд одоо жоохон шийдэж өгөөч гэдэг. Тийм. Гэхдээ болно. Гоё монголчууд тэгээ залуучууд бид нар зөв үзэл бодолтой дүүнэртээ зөв үлгэр дуурайд үзүүлээд явхад бол тэгээ хөгжих бол цаг хугацааны л асуудал. Залуучууд боломжтой харагдаад байгаа. Төшийг ярьж байхад нь сонсохоор нэг сахилах бат гэдэг үгийг аюу хэрэгэлдэг л дээ. Тэгээд сахилах бат одоо зөв дадал зуршил гэдэг хүний амьдралд айгүй чухал нөлөө үзүүлдэг шүү дээ. Төшиг ер нь энэ сахилах бат зөв дадал зуршлыг чамд хэн зааж өгсөн юм бэ? Чи одоо ээжтэйгээ Францад амьдэрсэн шүү дээ. Би ээж чинь чам зааж өгсөн болов уу гэж боддог байхгүй юу? Наа чи амар сониох шүү. Мань яг тэгж бодсон байхгүй юу? Манай эхнээс надад хэлдэг. Чи угаасаа төрөлхийн ийм сахилч янаас ийм байсан. Тэгээд төрөлдөө сахилах баттай төрсөн юм шүү. Тий, баг ингээд тий, баг. Тэгээ мань ингээд бодглохлоор бас амар сонь зөө. За. Манай ээж аав намайг нэх ингээд манай аав ч гэдэм сахилах баттай байгээл нэг хажууд даалгавар хийлгүүлж хамт суугаал тэгж ер нь үзээг байхгүй. Хөтлөөд сургуульд хүргэж өгөөл нэх бас тийм нэг анхаарал өндөртэй айлын хүүхэд би биш. Нэх анхаарал халамж тэгж лаг авсан хүүхэд биш. Нэг хоол ундыг хийж өгөөл. Ер нь одоо ирж байхад уурстрахын би аавтайгаар ярьж байгаа байхгүй юу? За. Чамаа баг ингээд аав нь ингээд ингэсэн баг тэр нь чамд одоо ингэ ирээр нөлөөлсөн. Би дааж сургах юм ингээ багасаа суудсан юм шиг санагдаад байгаа байхгүй. Одоо бодоод тахлаар би ингээ 1 2 дугаар ангидаа хүртэл би гэртээ ирээл гэрийнхээ даалгавар төрүүлж хийдэг гэсэн байхгүй. Гэтэ ингээ даалгавар байгаа гэж бодох нь миний тархины жоохон жижигхэн онцлог гэж магадгүй. Хийх юм байгаа гэж бодох нь надад амар төгшүүртэй санагддаг. Газ хийцэн амар. Газ өглөө осоо бэлтлээ хийцэн баг орой бэлтгэл хийнэ гэж бодож явахын оронд тэр нь харин амар. Тэгээ тэр нь баг багтай даалгавартай шүү гэж бодох нь өөрөө газ даалгавраа хийцэн хийгээ даалгавар гэж бодоод бодсны илүү амар. Даалгавартай гэж бодох нь өөрөө хийх юм байгаа нь өөрөө ингээд төвшүүртэй. Ингээд газ хийцэн л санаа амар. Ер нь нээх лаг авиас мавиас ярил би чинь түүж байхгүй шүү дээ. Таг солгоо олоотой бүжгийн эвсэл байхгүй. Ер нь яг авиас бас надад байхгүй. Яг тоон мондоо амар бүжгийн амар л хэлсэн мэт шүү дээ. Тэрийг бол гоё чи аас таарсан заяа. Тэг яг тоон мондоо амар лаг одоо юу гэдэг олимпиадын медаль байхгүй шүү дээ. Жохон сакс тоглолдог байсан багасаа. Тэг жохон яг нүрмгийн тийм хүүхд байгаагүй. Зүгээр л тууштай байдал. Жохон сахилах бастай тууштай байсан л яг өнөөдрийн яг намайг бүрдүүлсэн байгаа байхгүй. Тэр бас нөгөө эрэгтэй хүүхдийг ер нь багаас нь жоохон бие даалгаа сургах бас нэг үлийн зөв юм шиг байна. Тий. Би бас яг нөгөө манай аав намайг яаж хүмүүжүүлсэн шиг хүмүүжүүлнэ гэж боддоо. Яг тэр утгаараа бас ааваасаа жоохон гэж асууж байгаа. Та ер нь намайг яаж гэдэг манай аав чи чамаа яаж чамаа ингээл нэх тийм юу байхгүй. Манайс бодглохоор бас ингээл айлын хүүхдүүд ингээл аав ээж нь хүргэж өгөөл ингээл тийм байсан байхгүй. Ингээл хоолыг хийж өгөөл те ингээл өглөө хамт босож цайг нь бэлтгүүлсэн шүү дээ хүүхдүүдийн. Манай аав ээж нэг ч удаа гэж үзээгүй. Би өглөө босоод өөрөө хоол цайгаа яа өөр ингээд юм байхгүй тухайн чинь хаа юм ховор штэ. Хаа юм ховорууд гурил хураал идчихдэг гэсэн байхгүй. Гурил хураал гişin тосно гэж байгаа л гэл идчихдэг. Тэгээд олчтойг л гараа авчихдаг. Тэгж бодлоор яг арай нөгөө би даах юм ингээд суулгацсан юм шиг. Би хүүхдтэй яг маань ингээд яг тэр би даах юм л жоохон өгчгөр. Өөрөө зохицуул. Өөрөө гаргалгааг нь ол. Аав нь бол мэдгүй. Чамаа үнэхээр бүтлгүүдэд байвал аав нь ард нь байгаа. Чамаа үнэхээр ивүүтүүд аав нь ард нь байгаа. Гэхдээ тэр хүртэл миний хүү өөрөө зохицуул. Өөрөө тэмүүл. Энэ түшиг яг миний бодож байгаа юм яриадах юм ямар шиг. Би наад үгүй юм шүү дээ. Бүрийн подкастаар орж байхдаа яг ярьжсэн байхгүй. Тийм яг ингэж юу? Охин минь алдуулаад чад
юу хиймээр бүгдийг нь алдаж аав нь байгаа гэдгийг л байнга толгойдоо бод. Хүн алдаж болно. Чи өөрөө юу хүснээ хий. Тэгтээ бүрний буруу юм яриаг шүү дээ. Хүсэл тэмүүлэл юу вэ? Тэр бүгдийг хий. Алдах юм бол аав нард нь ямагт туслахад бэлэн байгаа шүү гэдгийг л охиндоо тэр итгэл найдварлыг өгч чи гэж би бүрийн подкастаар яг ярьж ирсэн. Яг мань нууцаар бүрийг тэрэж үдсэн юм аа. Тийм ээ. Ингэж бодохоор хальт нэмэхлээр хайр гэдэг зүйл чинь өөрөө ингээд ашигтай ашиггүй гэж байгаад байгаа юм. Хүүхдээ хайрлаад бүх юмар хангах тэр хайр хүүхдэд ашиггүй хайр байж болохоор байгаа юм. Нэг буруу эрхлүүлнэ. Тийм, буруу эрхлүүлнэ. Бүх юмыг бэлдээд бүх одоо гэрийн даалгаврыг яг хийж өгөөд туслаад заагаад байвал хажууд үргэлж тэр хүүхэд миний хажууд энд хүн тусалдаг хүн байгаа. Хэрвээ би чадахгүй бол энд нэг хүн байгаа гэсэн философиг багаас нь суулгаж байгаа байхгүй. Зүгээр л тэр хүүхэд өөрөө гэрийн даалгаврыг өөрөө багштай загнуулж зодуулах хэрэгтэй. Тэр нь бол эцэг их нэх яг Аз болоход намаа баг байхад бас ингээд жоо хатуу багш нар байсан. Хаяа алгаж малгаддаг. Тэр буруу зүг гэж байгаа юм биш шүү. Тэр болохгүй шүү. Гэхдээ тухайн үед тэр надад бол эргээр л нөлөөсөн. Яг тэр багш нар хэтрүүлээгүй л дээ хөөх юм. Гэтэл ер нь чанга хатуу багш нар байдаг гэсэн. Хүүхдээ хайрлах нь ер нь зөв юм уу? Бараг тий. Гэхдээ бас сонио. Зарим хүүхдүүдийг хайрлахгүй болохоор тэр хүүхэд буруу замаар орох магадaltaй шүү дээ. Хайж бол. Яг л нэг тунгийн л тааруулах хэрэгтэй юм шиг байна тий. Хизээ луун өхөө, хизээ өсөх үү гэдгээр аягүй сайн мэддэг. Тэрийг л эцэгчүүд аягүй сайн мэддэг, мэдрэмжтэй, мэдлэгтэй байх аягүй чухал юм шиг байна. Тэгэл одоо мөнгө төрөний юм цэний мэддэг тий. Маань ингээ баг багтаа ингээд сандаг байхгүй. Манай аав ингээ цалинд буучаад дэлгүүр ороод чи ингээ сникерс авах юм уу гэд сникерс идчих бараг л цөөхөн идчихсэн юм. Сникерс авах юм гэхэд би ингээ та мөнгө байгаа мó гэж яах гэд би нэрлэхүү ингээд аавынхаа тим юу байсан байхгүй. Жохон хүчтэй ер нь бол. Тэгэхээр нэг багаас нэг юм нэг жоохоо тийм нэг мөнгөний үнцийн жоохоо нэрлэх бусдыг ингэж ойлгох тийм юу жоохон байсан юм шиг байна. Аз болоход аз юм уу мэдгүй. Тэрийг бол маань яг ухаж бодож үтсэн эцсийн хариулт гараагүй. Төшиг одоо амжилттай явж байна. Тэр амжилтын нууц юу гэж боддог вэ? Яг ийм болохоор амжилттай явж байна. Яг л түрүүний л манийх нь ярьсан юм баг. 90 тойрны аягүй анзаардаг хүүхэд байсан. Ер нь яг ингээд 90 тойрны анзаараад жоохон тийм нэг муухай ярил жоохон дүнкүүдөө харагддаг байсан гэж магадгүй. Ингээд нэг юм ярихгүй. Ингээд юмыг хараад ингээд сэрэлс байхдаа хүртэл ингээд энэ хүүхдүүд яагаад уйлаад байгаа юм бол ингээд хараад ингээд дотроо юм бодоол ингээд явж байдаг. Тэр нь яг нь юмыг ингээд эргэн тойрны анзаарах дадлыг багасаа жоохон мэдсэн байсан юм шиг. Тэгээ ер нь бол ингээд өнөөдөр ч гэсэн ер нь ингээд хүн өөрийгөө сайжруулахын тулд яг юм анзаарах л ёстой юм шиг санагддаг. Өөрийгөө хүртэл анзаарах. Би яаж ийн? Хүмүүс яаж ийн? Францд очиод метротроо яаж явахдаа за ингээд энд ингээд 30 хүн байна. 30 хүний хідэн уцаа орлож яаг ингээл дотроо ингээл боддог байсан байхгүй. Одоогийн харахаар хүн болгон тийм биш байгаа байхгүй юу? Ер нь бол. Тийм. Өөрийгөө л бодоо явж байна. Тийм ингээд 30 хүний 20 уцаа орлож байна. Пүүх одоо ч сошиал медиа юу болж байгаа юм бэ? Байж юу үзэж байна? Энэ хүн фейсбુકийн хэрүүл үзэж байна. Энэ хүн тоглож байна. За энд 10 хүн байлаа гэж энэ 6 тоглож байна. Ер нь анзаарах, юмыг анзаарах. Тэр бас амар чухал юм санагддаг ер нь бол. Тэгэл ер нь юмыг анзаардаг. Тэгэл тууштай байдал. Би бол төшгийн яг одоо энэ амжилттай байгаа яг гол шалтгаан юу вэ гэд зүгээр би чамаа гадны үзгөөс дүгнэх юм бол хамгийн нэгдүгээр Сахилга бат байгаад байгаа. Сахилга бат чи бол үнэхээр Сахилга баттай харагддаг. Тэгээ хоёрдугаар гэх юм бол бас чиний нэг хандлага аягүй их нөлөөлдөг юм шиг санагдтыг. Альваа зүйлд хандж байгаа хандлага. Тэгээ чиний сая үрж ирсэн нэг тууштай байдал. Чи битэр чи одоо YouTube-ээр хийгээл баг чи 8 жил болж байгаа. 7 жил болж байгаа. Тийм. Тэгэхээр энэ олон жилийн турш ингэж тууштай юм гэдэг чинь хэн болгоны хийгээд идэг. Тийм. Гараад идэг амжилт биш байхгүй. Тийм. Тэгэхээр бас төвшгөөс суралцах юм бас айгүй их байдаг. Тэгээ дүүнер маань ч гэсэн айгүй их юм ойлгож сурч байгаа. Тэгээд одоо яг амжилтыг хүсч мөрөөдөж байгаа тий. Би яг энийг биелүүлчихээс ингээ хүсч мөрөөдөж байгаа залуучуудаа хандаад тэг яг ийм байгаараа гэд нэг гоё зөвлөгөө өгөөч дүүнер та. Ер нь саяхан ярьсан юмнуудыг гоё багслал хичүүл аюу гоё санагдаж байна. Ер нь эргэн тойрны гоё анзаарах хэрэгтэй. Ямар хүмүүс ямар байдیں۔ Тэ ер нь ингээд ер нь хорвоо дэлхий юмыг анзааруул аюу гоё мэдээлүүд байдаг. Суралцах зүйлс аюу их байдаг. Эргэн тойрны анзаараад гоё юм бодоол тууштай байхад бол тэгэл ер нь тэгэл эцсийн тэр л юм байл өгшөө. За. Хүн
доторхоо зэкслэх ёстой. Хүрээлээ зэкслэх ёстой. Орчноо зэкслэх ёстой. Орчин эмгэцтэй ээж хүн эмгэцтэй сэтгэн. Эмгэцтэй сэтгэх юм бол хүн угаасаа л хүсэн хүсээгүй л амжилт. Тэгэл хүн гоё юм бодоол тууштай хөдөлмөрлөж хахад ер нь нэг барагтай хүн алцахгүй. Тэгэл болоо. Явж хамгийн үндэс нь бол тэр. Гэр бүлээ хайрал, гэр бүлээ байгаа тэр нь хайрал, үр хүүхдээ хайрал. Хүмүүст эргээр ханд. Тэгэл ямар ч хүн хүссэн хүсээгүй амжилтанд хүрт 5 10 жил дараа. Одоо ингээл 15 та хүүхдэд үзчихвэл те 25 хүртлээ сайхан тэгэл гоё юм бодоол тэмүүл. Тэгэл алцахгүй. Тэмүүл. Хүүгийнх нь нэр. Тий. Тэгээд за ямар тааш өнөөдөр төшөлтөйгаа гоё ярилцлаа. Яг зүгээр яриа суугаал юм байна. Нэг үгүй. Бүр ингээл яриа суугаалаа яриад. Тэгээ яг гоё яри гэсэн юмнуудаа гоё хилцэн чинь эсвэл ууж ирчлээ. За шүү дээ. Ер нь ингээд ярих юмсан, ер нь ингээд гоё юмнууд гэсэн аар сар юмнууд ингээд ярих юмсан гэж бодсон юмнууд аяих байсан. Яг нөгөө нэг ярмаар байгаа зүйлээ бас ганцаараа ингээд камер асаж хагаад ярьж чаддаггүй шүү дээ. Жохон яриа ордгүй арай өөр ч юм эдэн шүү дээ. Тэгээ ер нь бол тийм байна. Тэгээ ер нь бол ялгаа авахгүй эцсний хэлэхэд бол би ч гэсэн яг сайжргаал явж байна. Одоо ингээд хичнээн сахилах баттай ч гэсэн тэгэл хаяа гарч орно, хаяа зугаац ингэн тэгэл бас ингээл яг ингээд сахилах бат юу гэ яриад тахлаар бас намайг нэг робот ч нөхөр гэж бодчихгүй дээ тий. Ялгаа авахгүй тэгэл гадуур ингээд хөөе нөгөө нэг шоудаа нөгөө клуб тавьчихсан. Хөөе нөгөө сахилах ингээд байгаа. Ер нь бол тийм учраас бас би бас өөрөө ч гэсэн нэх ингээд яриан ундаа хүмүүст ингээд өндөр хүлээлт өгөхийг хүсдэг. Хичээжлэн тэгээ сайхан цаашдаа ч гэсэн хийж бүтээн. Тийм л тий. Окей. Одоо бидний ах нарын үе, аав нарын үеийг харахад ч гэсэн одоо зүгээр ах аав нар гэлтгүй найзууд дундаасаа харахад ч гэсэн хамгийн гол асуудал үүсгдэг юм чинь тэрээс архив байгаа байхгүй. Тэгэхээр би үзэж байгаа дүүнэртээ тий найзуудтай хандаж тэгэхэд эр хүн гэдэг ер нь архинаас л хол явчих юм бол баг амьдралынх нь 50% нь амжилттай явна гэдэг би нэг юм өрөө хөхтэй болчиход байгаа байхгүй. Архинаас л хол тааруулж явахад л болно шүү дээ. Хаа нэг уулгүй байл ингэдэг үхтэй вирус хандл нийлдэг. Тийм. Үзэж байгаа үзэгчтэй гэж хэлэхэд ятангуй эрчүүдтэй гэж хэлэхэд бүгдээрээ гоё спиртлэг биш спортлог гоё сахилах баттай ийм гоё мундаг залуучууд болёо гэж уриалмаар байна. Тэгээ өнөөдөр гоё подкастын маань зочноор гэрт нь хүрэлцэн ирж би оролцсон. Тийм аа зочин юм шиг. Төшиг бас гоё урилгыг минь хүлээж аваад подкаст минь оролцсонд баярлалаа. Тэгээ Монголд ирээд гоё ямар амьдралыг өрнүүлсэн элен далангүй яарсанд үнхээр их баярлалаа. Айгуу гоё ярилцлага боллоо. Бид хоёр бүр 2 цаг өнгөрсөн гэж ийм их цаг хугацаа өнгөрснэг мэдсэнгүү. Гайхлаа шүү дээ. Айгуу гоё ярьж ойлголцлоо. Тэгээ үзэгчд маань ч гэсэн зөндөө зүйлийг ойлгосон байх гэдэгт итгэлтэй байна. Үнхээр их баярлалаа. За баярлалаа. Манай хүүхд сэрж ах шиг байна. Өөдөө доорч тэгээд төшиг тэгээ ануу Аерка битээс бас гоё хоол бэлдсэн байна. Толгой чанж ин те. Хоньны толгой банштай цайгаа шүү. Вау. Банштай цай хоньны толгой те. Тэгээд гоё хоол бэлдсэн байна. Тэгээ одоо битээр гоё подкастаа дуусгаад гоё хоньны толгой хоолоо идлээ. Тэгээд та бүхэн ч гэсэн гоё хоолоо идээрээ. Тэгээд өнөөдрийн маань подкастта өнөөдрийн бичлэгтээ хамтдаа үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Золбоо ТV-тэй дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр бай. Энэ л бай. Зүрхээр солилцоо. Зүрхээр солилцоо.